Зөвхөн цэгийн үзүүлж байна. Pretty woman walking down the street. Pretty woman, kind I'd like to meet. Pretty woman. Сайн байцгаана уу үзэгчдээ сонсогчдоо. За on and on podcast-ийн шинэ дугаар яг одоо энэ цаг үед та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт ерөөсөө эерэг бүхнээр цэнэглэгдсэн Positive Mongolian дүлгөө нь маань энэ удаагийн дугаарт орж байна. Тэгээд эерэг гээд онцлоод байгаа учраас өнөөдөр бид хоёр эергийн талаар ярилцахаар болсон. За баярлалаа. За тэгэхээр эерэг ээж, эерэг эмэгтэй, эерэг эхнэр энэ дүрийг бол одоо яг бүтээж байгаа шүү дээ амьдрал дээрээ тий. Тэгэхээр хоёулаа өнөөдөр эерэг эмэгтэйгийн талаас эхлэе. Ер нь эерэг байх хэр хэцүү вэ? За ямар ч эхлээд нэг залруулга хий. За. Би ерөөсөө эерэг биш дээ. За. Ер нь буруу зочноо ирч юу гэсэн. Эерэг байхыг хичээгээл явж байгаа. Тэрнээс л хэцүү сөргөнж байгаа, эргэнж байгаа ингээл холилдоод ингээл явж байгаа. Тэгээ эерэг байх юмсан гээд эерэг одоо нэг угаасаа хаасайгүй л хар бараа сайн муу ингээл бүх юм ээшлэл ингээ байж хахад энэ дундаас ядаж ингээ эерэг зүйлүүдийг ингээд олж хүмүүст үзүүлэх юмсан хөрөх юмсан гэж л бодоод тэгэж одоо мөрөөдөөд гэх юм уу. Тэгээ Positive Mongolians гэд нэрээ өгчээсэн байхгүй. Тэгэл тэр чигтээ тэрүүгээр овлогдоод юм л болгоод хүмүүс Positive Mongolians positive дэлгөөм төвшөө болоод явцсан үлдээ тий. Тэгээ заримдаа энэ нэрээс бараг айгаад идэх байхгүй. Чи эерэг байх хэрэгтэй үдтэй ч гэдэг юм уу. Хүмүүсийн хандлагуудаас нь айгаад сүлдээ ингээ энэ нэрнээс бараг үгүй зүгээр яг ингээд зөв ойлгочаасаа гэж санаа зов. Тэгэхээр тийм л хичээж аваа тий. Тэгтээ хичээж байгаа нь бас нөгөө айгуу гоё үр дүнгээ өгöd байгаа болохоор ер нь эерэг уур амьсгалыг бүрдүүлээд байгаа юм шүү. Магадгүй тий. Одоо би чинь бодож аахгүй. Би ч гэсэн ингээл амар гоё дандаа эерэг бай ихээр хүн лимчин нэг тийм нэг нугарах цөхрөх юм гарна ш. Тэгээд ингээд одоо Facebook дээр ч юм уу найзуудтай ч юм уу ингээд би сүргийг хэлэх ирэхгүй болчихж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөө эерэг гэдэг имижээ алдахгүй тул нөгөөдөг чинь тэгэхээр нэг робот шиг болчих гоо тий. Сүрэг юм ясчих юм бол нөгөө нэг эерэг гэдээсэн чинь хаана байна? Тий яг тэгэх гээд байдаг. Тэгэхээр хүн лим чинь болохгүй бүтгүй байгаа ч эсвэл ямар нэгэн зүйл дээр ингээд хэцүү санагдсан юм аа тэр илэрхийлж болно шүү дээ. Тэнгүүт чи чинь нөгөө нэг позитив гэдэг сүртэй юм яриад байдаг хаана байна? Тэгвэл нь бол хүн шүү дээ тий. Тийм юм байгаа гэдэг. За одоо тэгэл сая чинь ингээл зөндөөл бас хил амам гарлаа шүү дээ. Тэгэл эргээр давцсан өнөөдөр сууж байгаа байхгүй тий. Ер нь тийм сүргийг яаж давдгийг. Тэр жорл их сонирхолтой байна. Сүргийг яаж дав? Сүрэг зүйлийг ер нь яаж эерэг рүү эерүүлж гин, сүрэг зүйлээс яаж эергийг олж хараад нь ер нь энэ эерэг байдлаа хадгалаад идэв. За би яг юу гэж хэлэх сайн мэдэхгүй байна энэ дээр. Ер нь даван туулахад юу их нөлөөсөн бэ гэж хэцүү. Саяны асуудал дээр шүү дээ. Жишээлх юм бол тий. Нөгөө нэг яг дуурж байгаа нэг ярьж байгаа юм маань угаасаа яг нөгөө хүүхдийн төлөө байсан. Дээрэс нь өөртөө яг нөгөө өөртөө хүүхд дээр асуудал тохиолдохлоор чинь миний бодлоор ганцхан би биш ах өөр ээж ч байсан ч гэсэн хин ч гэл яг ингээл тэр зүйлийг дахиад яг хин нэг нь дахиж ийм байдал битээ ороосай. Эсвэл яг энэ зүйл буруу юм байна гэдгийг одоо ингээ өөрөө биеэрээ мэдэрсэн хүүхдэрээ мэдэрсэн ингээд өөрөө энийг амсгалаараа л хүн чинь тэгэл яг тууштай хүмүүс юу гэж дарамжилж юу гэж хэлсэн тэгэл яг ингээл эцсийн үцгээл эцс гэдэг нь болохоор энэ зүйл ингээ сайнаар шийдэгдээсэ. Түүнээс л одоо бүр хин нэг зовоох гэдэг зүйл биш. Тийм болохоор л тэгэл нэг тийм зүйл дээрээс л ингэж яасан бах та. Даун тулаа тий. Бас нөгөө гоё фитнес центр хийж ин гэсэн мэс шүү. Тэр чинь нөгөө одоо эерэг байхын тулд чинь дан ганц сэтгэлээс гадна бас бие физиологийн юм явагдаад ах шиг байна тий. Давхар хийж байгаа юу? Хийж байгаа шээ. Гэтэ ямар ч гэсэн би нэг ийм залруулга хийх гээд одоо нэг бидний амьдралд чинь ингээл өдөр тутамдаа янз янзын юм тохиолдож байгаа. Заримдаа ингээл одоо ойр татны хүмүүс өвдөх, эсвэл өөрөө өвдөх. Ингээл амьдрал чинь тооцоолоогүй юмнууд хүмүүд тохиолддог штэ. Нэг тийм үеүүдэд одоо саяны энэ сошиал энэ асуудал бол одоо миний энэ асуудал яг үүндээ хөнгөн гэдэг юу ч биш юм жижигхэн асуудал байгаа байхгүй. Энийг би яаж ойлгосон бэ гэхээр бид нар Шведэд байхад манай ихчийн гэр бүлтэй хамт амьдарч исэн айгу мундаг гэр бүл байдгийн. Охин нь болохоор одоо түнхний нэг одоо юутай өвчтэй байсан. Би бол нарийн яг он шиг нь бол сайн мэдэхгүй. Тэгээ Шведэд хэмжлүүлэх гэж үзээд тэнцээ бас ингээд сайн амжилттай болоогүй учраас буцаа Монголдо буцаж ирээд ингээд байж Монголдо хаалгаанд ороод тэгээ хаалгааныхан дараа араас нь Севс гээд хүндрээд тэгээ бүр хүүхдэн сэхэнд орсон ингээд 10 настай юм жоох охин
Яг тэр үед би нөө ихчтэйгээ ингээл хоцороо сошиал дээр юм болсон ингээд тайлбарлахад манай ихч болохоор сошиал мөчлөгийг нэг тоохгүй. Наа чи яах байдгүй ингээд өдөр жижиг сажиг тэглэж ямар наа нэг болж байгаа процесс чинь болол нэг хүн өгцөн ч юм уу те эсвэл одоо бүр нэг тийм ш энэ зүгээр л үйлчлэгээний чанарыг сайжруулах талаарх асуудал. За окей наа чи ингээд яванд очно болтгоо байх. Яг одоо их чам хамгийн том санаа зовж байгаа юм бол миний сайн найзын хүүхэд одоо ингээд 10 настай амь насанд дээсэн дөрөөн дээр ингээд их налхас твтээд юун дээр сэхэн амьдралах тасагт байгаа юм байна. Тэгэхээр хүний ээж чинь хүний аав чинь хүний амьдралд ийм хэцүү үе тохиолдоход юу энэ байх наач мал завлан биш ээ наач мал юу ч биш. Тий. Тэгэл яаж охиноо амьдруулах вэ? Яах вэ хүү гэдэг дээр одоо ээж аав нөрөө шаналж байгаа. Би бол энэ дээр л одоо ингээл фокуслаад байж байна. Гэл надад ярихад би бүр өөрөөсөө бараг хичиж байгаа байхгүй. Би тэгтэлтэй ингээл сошиал дээр нэг байгуулгын үйл ажиллагаа сайжраасаа гэдэг дээр ингээ поинтлцсан хүмүүс намайг дарамжлангууд нь тэрэнд нь ямарч юм байсан. Тэрийг сонсон чи би ингээд миний энэ асуудал юу ч биш. Би одоо энийг бараг ярих чи ирэхгүй юм шиг надад санагдаад. Тэгэнгүүтлээ нөгөө ихчтэйгээ таньдаг учраас эргээ холбогдоод ингээд хүүхд нь яаж ийн би нь яаж ийн нээж ийн гэд ингээ холбогдоод тэгэл сэтгэлснээ анхаарал ингээ өөр юмд анхаараад эхлэнгүүт бидний амьдралд өдөр тутмдаа ингээл хажууд маань хин маань чи яаж зовж иж магадгүй тийм. Тэгэхээр бидний өөрийнхөө хувьд ингээ урдаа тохиолдсон жижигхэн саад бэрхшээлийг нэг том болсон юм шиг ингээл хараад сохроод өөр хүмүүсийн амьдралыг анзаарахгүй. Тэгээд нэг тэрхэн мөчид бусдын амьдрал руу өнгөйгөнгүүт бусд хүмүүсийн амьдралд ямар амар их хүнд хэцүү зовлон байгаа байлээ. Тэгээ ингээ бодоод эхлэнгүүт юу энэ дээр юу нуграх энэ юу ч биш тий. Тэгэхээр бид нар чинь нэг бусдын амьдралаас ингээ боломжоор хэрээрээ ингээ туслаад бусдаа анхаарал тавиа явах ёстой шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралдаа л ингээ зуралдаал ингээ ингэж явахдаа ирэхгүй тий. Тэгж удаад нэг мэдсэн чил тэгэл ингээл мартагдаал өөр юмд анхаарал тий. Чиний өглөө яаж эхэлдэг вэ? Өглөө ер нь бол яг үнийг хэлээ би жоохон унтамхай. Тий. Унтчиж ингэж нэг жаахан одоо яадаг. Оройт ч унтаад идэв. Тэгэл өглөө жаахан унтчиж ингээд нэг гоё кайфтай байдаг байхгүй. Тэнгүүд нөгөө хөөхөд тэгэл дээрээс нь манай хөхтөөс унтамхай. Одоо баг маань. Тэгээ төвшөөл харж яхаа эрт тосдаг. Тэгээд өглөө унтаж байгаа л басхалаар амар сайхан ааштай сайхан сэрэл ингээд бүх юм гоё болоод. Тэгэл өглөө баслаа. Бидээс нөгөө бүгдээрээ сайхан цай хундаа уухаас ахуулаад тэгэл ажил маань эхэлдэг. Аш маань ойрхон учраас бид тэгэл ерөөсөө ажил гэрээ баг холчихгоо ажлын амьдрал хоёрын баг нийлчих гээл. Тэгэл ажил дээрээ ороод тэгэл нэг зураг авалтуудаа юу хуваар яаж нээж эвлүүлгээ хизээ нэх үү яах вэ хөө гэл. Бид чи өөртөө нөгөө нэг зураг авалтандаа явна. Нэмлэрийн оператор эвлүүлэгч хүмүүс байгаа л да. Гэхдээ нөгөө нэг хүн хөрсөлддөггүй учраас төвшөтер чи өөртөө эвлүүлгээ өөртөө зураг аавна. Би ч өөрөө дууны операторыг хийчин. Одоо энэ минийгээ би өөрөө хийдэг. Харин тэгэл нөгөө нэг хамаг юмнуудаа яах вэ хөө юм аа цэнэглэнээр нь ингээл яг л нөгөө нэг нийтдээ амьдрал шиг ингээл буцлаа л явж. Одоо ер нь Positive Mongolia-ны үйл ажиллагаанаас өөр юу хийж байгаа байдаг юм? Би нөгөө Хосын жар номын зохиолч хийж явдаг. Тэгээд анхны маань ном байсан. Одоо болохоор би тэгээд 2 дахь ном дээр явж байгаа. Тэгээд энэ 2 дахь номыг болохоор аль болох судалгаа нь илүү өндөр байх гад бас ингээд хоёрыг гэр бүлийн түүхэн дээр толгуурлж бичиж байгаа учраас одоо нөгөө бодит амьдралаас нь тэгэхээр нөгөө илүү одоо ингээд маш их зүйл шаардаад надад бол амар хүнд даваа байгаа. Одоо баг ийм юмрыг эхлүүлсэндээ баг айгаал би юу руу орчваа гэж баг бичээ сууж хата энэ төр ингээд амар хэцүү байгаа. Тэгээ ямар ч сан энэ номон дээр ажиллаж байгаа. Студийн ажил дээрээ ажиллаж байгаа. Дээрээс нь бидэд бас дөнгөж саяхныг шинэ контентаа үлгийдөөд одоо эвлүүлхэн дээр явж байгаа. Дахиад тэрний араас нөө төр таслагдсан байсан, төр зогссон байсан контентаа буцаад ингээд өргөжлүүлээ хийж байгаа. Тэгээд бидэд бас ер нь бол угаасаа нэг студи нэг хитийн том зорилго хийхнэл кинонд дуртай байдаг шүү дээ. Бүхэл одоо уран бүтээлч кино руу л арах юм өрөөддөг. Бидний мөрөөдөл бол угаасаа кино. Тэгээд нөхөр маань өөрөө киноны мэрэгчлээ. Кино театрын найруулагч мэрэгчлээ. Тэгээд нөхрийнхаа бас мөрөөдлийг биелүүлэхийнсэн миний ном гарахын мөрөөдлийг нөхөр маань биелүүлэхэд тусалсан. Одоо зөрүүлээд кино гарах мөрөөдөл дээр нь ингээд туслаад өгөх юмсан. Дээрээс манайхан бас бүгдөө маш гоё уран бүтээл ингээд хийгээд тэрнээсээ ингээд кайф авах туртайгаа учраас тэрэн рүү л одоо зориул юмнуудаа бэлдээд л бас Хосын жар 2 маань өмнө нь 57 одоо хостой ярилцаад Хосын жар 1 гэд контент маань хийгдчихсэн. Одоо энийг болохоор синематик буюу 10 дугаартай. Тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйчдтэй маш удаан бид нэр судалж юм төсөл болгож бичсэн контент байгаа. Тэгээ энийг одоо бодит болох гээд
юмудаас Ер нь ингээд айгүй их шинийг сэтгэх юм шүү. Креатив. Энэ гоё шин санаануудаа дэлгүүр хаанаас олдгийг. Яг нэг амьдрал дээрх юм проблемүүдээс л юм санаа гараад идэм санагдаад байна. Одоо жишээлбэл ингээ хосын харилцаан дээр асуудал үүсэнгүүт энийг яаж шийдэх вэ гэдэг юм асуудал гарч ирээд тэрэн дээрээсээ хосын жор нэг нь ингээд гарч ирсэн. Тэгээ 57-аас ярилцахад тодорхой хэмжээнд манай гэр бүлийн хосын харилцаанд юм өөрчлөлт нэмэр зөндөө гарсан. Тухайлбал бусад хасаас суралцаад. Бусад хасуудын одоо ингээл өгсөн зөвлөгөөнүүдээс нэр эн чинь бас манай гэр бүл байж болох юм байна. Энэ ч манай гэр бүл дутцсан юм байна. Эдний гэр бүл энүүгээр ямар гоё даваа талтай юм бэ? Энэ нь бол манай гэр бүл арай тохирохгүй мань энэ арай өөр юмсгалтай гэр бүл юм байж гэдэг юм уу. Ингэж явсараад ингээд манай гэр бүлд ингээд тодорхой юм нөө үр дүнгууд гарцсан. Тэгэнгүүт хосол юм чи ингээл нэг тасралдаал тэр чигтээ ингээл зүгээр яваад ингэж яахгүй шүү. Дахиад явж ангууд нөгөө нэг тэдэн жилийн дараах проблем дахиад үүсэлж юм нөө нэг юм тогтсон жилүүд идэм билээ штэ. Эхний 2 жилийн юу 3 жилийн 5 жилийн кризис гэдэг нөө. Манай гэр бүл чинь дахиад ингээл зүгээр явахгүй асуудлууд гарч ирнэ хоорондоо маргалтна. Яаж энийг шийдэх үү хоорондоо ярилцсан гаргалгаа байхгүй байх ч тийм үү. Тэгэл хүн болгон сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломж бас ийдэггүй. Ингээл ингэнгүүт чинь яг эн чинь өөрөө дахиад ингээд нэг проблем үүсэл энэчнээс яг бидэнтэй адилхан гэр бүлүүд бас зөндөө байгаа байх. Тэгэхээр за Монгол ингээд толгомжтой асуудлууд нь юу юм ингээл тэгэл тэнцэнээс нас инжир хоёрын санаанд гарч ирээл. Нэрээ одоо ингээл нөгөө тэ сошиалаар үздэг эсвэл телевизээр үздэг хүмүүс чинь гэсэн чинь энэ хоёроос дандаа жаргадаг байх хэвээр. Би энийг амар гоё ойлгодог. Тэ огт муудалцдаггүй байх гэсэн ер нь нэг тийм массын сэтгэл зүй байдаг шүү дээ. Тэгсэн чинь сүүлд харсан чинь нэг амар хөөрхөө хоёлоо бит хоёр сайн муудалцчаад гэсэн лайв хийжсэн. Амьдрал чинь бас муудалцдаг штэ гэсэн. Тэгэхээр чи нэрээ нөгөө дэлгэцний цаана бид нэр бодоол тэ амар дарамтанд ороод яаж юм халамжтай нөхөртэй болох вэ одоо нэрээ төвшөө шиг ингэж ихнэрээ ойлгоо сюрпризэрдэг хүн алга гэл ингээд хүмүүс шууд дарамтанд ордог тэ эсвэл одоо дүлгөөн чих ойлгоод байгаа мó гэтэл тэрний чинь цаанаас уг нь асуудал байж л байгаа шүү дээ тэ. Тэгэхээр энийг бол хараад байгаа учраас бүр жичрээд энийг жоо уух. Тэгэхээр би харин бас тэгж бодоод аахгүй. Тэрийг бол одоо дэлгэцийн дарамт гэдэг. Гэхдээ манай хоёр бол айгүй хөрхэн тэрийг ингээд ил тодор яриад байгаа. Ихэнх хүмүүс бол нөгөө муу үлгэр дуурайл болчихно гэдэг юм уу. Нэр хүндээ сүргээр нөлөөлчихнө гэдэг. Ингээд дандаа гоёар яриад хахаар үзэж байгаа хүмүүстэй айгүй дарамттай тий. Одоо тухайлбал ямар асуудал гараад зөрчилдөө тэрийг ер нь яаж шийдэх вэ гоё зөвлөвөл. Би бас нөгөө нэг яг энэ дээр эхлээд нөгөө ярьсан юмтай нэг уялдуулаад хэлэхэд би бас ингээд нөгөө Rachel Hollis гэдэг эмэгтэй номыг уншихаас өмнө ингэж боддог байлаа. Ингээл дэлхийн мундаг байгаа эмэгтэйчүүдийг энэ бүхнийг зохицуулаад ямар мундаг юм бэ? Хаста нэр ингээл гоо сайхан талаасаа ингээл би хаа ийм гоё авч явдагтай ингээл үргэлж гоё сайхан байдаг. Тэгэл ийм их уран бүтээлийг хийгээл одоо ингээл артлан тэгээ энэ хүүхдүүдээ гэр бүлээ авч явал ингээл нэг хүнээс гарамгүй их одоо хөдөлмөр тэр эмэгтэйгээс гарцсан байгаагаар нь шууд тэр эмэгтэйг өөрийнхөө амьдралтаа шууд харьцуулаад хүн ингэж чадчихад эмэгтэй хүн би энд одоо юу хийгээд байна гэдэг өөрийгөө баян гэж доош нь хийж голдог ч юм уу. Тэгээл ингээл амьдралаа жишээх юм асуудал надад өмнө нь маш их тулгардаг байсан. Тэгээ би тэрийг ингээд зүгээр гадаад ингээд үзэмжээс нь одоо энэ цайг бол ингээд гаднаас нь харчаал шууд ингээд өөрийнхөө амьдралтай жишээл бистэ ийм байх хэрэгтэй хаад би миний байж байгаа царай гэл өөрийгөө үргэлж ингээд голоол амьдралаа айгуу тийм аз жаргалгүй бараг атаа хорслоор дүүргээд тэгээд яг тэр хүнийх шиг болох гэж ингээд хичээгээд одоо хайрын цаг хугацааг аягүй ингэж алдсан байгаа. Тэгээ би ингээд тэр Rachel Hollis-ийн зэж айл уушлал битгий гоё юу бүсгүй минь өөрөө гоё юу тэр хоёрын нэгэн дээр ингээд гартыг. Тэр эмэгтэй бас яг адилхан надтай тийм адилхан бодолтой байгаад өөрөө ингээд олонний танил хүмүүс тэр Холливуудын оддуудын амьдралын ингээ арыг нөхөр найруулагч шүү дээ тий нэгдээд тэгээ тэр арийнхын амьдралыг ингээ харсан чинь тэр нөгөө гоё байгаа эмэгтэйчүүдийн арталт бүр ингээ баг бүрэлдэхүүнээрээ ингээд ажиллаж байгаа байхгүй юу тий. За гэртэн жишээлбэл ингээл тэг гэрийнх нь арийнхын ажлыг амжуулдаг гэрт нь ингээ хүмүүс ийдэг юм байна. Тэр хөөгч явахтайгын асуудлыг амжуулдаг хүмүүс тусалж өгдөг юм байна. Тэр нөгөө нэг энэ стил имиж дээр бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн тэр мейкап артист тэр нөгөө нэг уран бүтээлийн артал ингээл бөө баг бүрэлдэхүүн юунууд продакшнууд ингээд ажилладаг ч юм уу тий. Зөвхөн тэр эмэгтэй гаргаж ирэхэд бол арталт нь ямар том баг бүрэлдэхүүн байдаг тухай ингээд тэр эмэгтэй тайлбарлаа бичсэн мэсийг би уншаад нэрэл тийш дээр яагаад тэрийг бодсонгүй вэ? Уул нь бол угаасаа ойлгомжтой. Гэтэ тэрнийг яагаад ч бодоогүй шууд ингээд жишээдсэн. Тэгээ бодонгод нэрээ тийш дээр ийм байхад би ингээд хаа байсан тэр их олон хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд би ингээд ганцхан өөр тоо жишээл өөрийгөө заваагаал баг ингээд нөхрөө баг ингээд шахаал ч юм уу тий өөрийгөө амар шахаал ингээд цавж амьдраад байгаа. Тэгээд тэрийг мэдэрснийхаа дараа одоо ингээд эргүүлээд
бид нар өөртөө ингээ контент бүтээгч, влог ингээ хийнгүүт хүмүүс тодорхой хэмжээнд ингээ таны амьдралаас үлгэр дуурайл авч ийн, танаас үлгэр нөлөөлөл авдаг гэж яхад бид нар яг адилхан ингээ арт дахиад ингээд бид нар чинь арт ингээд санхүүгийн хүн байна, менежер байна, эвлүүлэгч байна, оператор байна. Ингээд хүмүүс ингээд хамтдаа ажиллаж байгаа. Энийний үр дүнгээс тодорхой хэмжээний контент гаргангууд одоо ч гэсэн таны контент бас ингээд хүмүүс ажиллаж байна. Тэнгүүд хүмүүс тэрийг нь яг наа чиг ингээд олж хараагүй, мэдээгүй. Тэгээд яаж ийм их ажлыг хэмжүүлж байна? Яаж энэ бүхнийг хийж байна? Тэгсэн ирнээсээ ингээ мундаг ээж, мундаг эхнэр ажиллаа хамжуулдаг, ингээл номоо бичсэн гэж хараад байдаг. Гэтэл артталт нь дандаа зөндөө олон хүмүүс байгаад байгаа бас. Тэгтэл би өөрөө бас энийг ингээд хэрвээ нуух юм бол нэг хүн цааш хүмүүсийг би ингээд сэтгэл зүйн хувьд тэр хүмүүсийг зовоох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэрийгээ ил ингээд хэлэх гэхлээр зарим хүмүүс ингээд ямар их одоо хүмүүсээс суламж авдیں ч гэдэм өсвөл ингээл станаар баг юу ээж амьдраад байгаа ч гэдэм ингэж хэлэх гээд байдаг. Гэтэл яг үндэ энэ контент бүтээх энэ амьдрал чи өөрөө аргалтаа ингээ олон хүмүүсийн тусламжаас гарахаас өөр аргагүй. Бүр нэмэлтээр спонсор авахаас өөр аргагүй. Спонсор авч тэр олон хүмүүсийн цалин хөлс нөгөөгтөн энэ үйл ажиллагааны зардлууд гаргагдана. Тэгэл одоо ингээл нэг студид очиад заалын түрээслэх гээд хэдэн дөрөв гэл ингээл явчих штеп. Тийм штеп. Тэгэнгүүт энэ бүхнийг ил гаргах хэрэгтэй юм байна. За ингээл гаргалаа. Тэнгүүт нь артталт нь дахиад амьдралаа ингээл инээж байгаа дандаа тэр чинь ингээ гоё байгаа зүйлсүүд ингээ бичигдээд байдаг. Тэнгүүд арт нь мэдээж хоорондоо яг адилхан ингээд маргаан гарч байгаа. Бүр ингээл тий бараг хон чон дээрээ болгоод орил чарлаалч юм уу тий маргаан үүсэж байгаа. Хүүхдүүдээ яах вэ? Хүүхдүүдийн асуудал тэр зөндөө проблем үүсэж байгаа. Яах вэ? Ийхүү гэж бүр ингээ гашилдаг үе зөндөө байгаа. Ар гэр ээжтэйгээ, их дүүнэртэйгээ ойлголцохгүй асуудлууд үүснэ. Хамаатан саднуудтайгаа ойлголцохгүй найз нөхөд тэмнүүд үүснэ. Тэр болгоны яаж зохицуулах вэ гэдэг ингээ шийдээл явж байгаа. Ингээл гаргалгааг хайгаал явж байгаа. Тэгээ тэр болгоныгаа контент болгоо гаргах юм амар утгагүй. Хич үзэхгүй. Тэрийг илүү нөгөө жаргалтай байгаа, хөгжилтэй, сонирхолтой байгаагаар контент болгоод хүн үздэг. Тэгээ бидний амьдралд яг өнөөдөр контент бүтээгч нь хүн их үзчихэж тэр контентын үр дүн гарах гад идэг болсон. Тэгээ хүн их үзэж байгаагаар дэлгэмдүүл завсарт нь өөртөө өгөх гээд байгаа мессежийг хавчуулж өгөхгүй бол шууд ингээл одоо гэр бүл азралтай байх юм бол тэгээ нэг ингээл хүн ярингууд хинч үзэхгүй. А тэнгүүд ингээд сонирхолтой зүйлсийн завсарт нь ингээд тэр мессежийг оруулангууд хүмүүс үзэнгээ тэр мессежийг авдаг ч юм уу. Нэг ийм зүйл байгаад байгаа учраас бид нэр цензур ингээд дандаа ингээд жаргалтай байгааг хүргээд тахлаар ингээд асуудал үүсгээд байгаа ч завсарт нь ингээд бид нэр амьдрал асуудлын голоор азралын голоор асуудал байдаг гэдэг ингээд нэг шигтэх гээл өгөхгүй хичээдэг боловч хүмүүс заримдаа ингээд нэг л их жаргасан хүн гэл ингээд тэгмэт яг үндэ чаргаагүй ингээд зөндөө байгаа. Тэсвэлдээ би бүр влог дээр тайлбарлаад за бүр ингээд зовоод төвшөө ингээд халуураад өвтөж яхад ч юм уу тий. Би тэр ингээд амар зовцсон багт нь камераа хараа нэг влог бичээд гэвэл мэдээж уурлаа штэ. Ингээд нэг тохуурхаад байгаа юм шиг тий. Эсвэл ингээд хар гэрт хин нэг одоо өвдцэн өөд толцсон ч юм ингээд асуудал тэр влогоо гаргаж ил хүмүүс яаж хүлээж авах угаасаа бүгд дургуйцсан. Тэр болгон дүрсэнд үлдээж чадахгүй хүмүүс төрч чадахгүй байгаа учраас тэр бүх зүйл ингээд баланстай ингээд бас хүрч чадахгүй байгаа. Тэгээ тийм учраас бид нар энийг ярихаас өөр аргагүй. Ингээд тэнд ярьцлаганд орохдоо ч юм уу эсвэл өөртөө влогоор ярих болцоо гарангууд тайлбарлаад зүйлүүд аяг ярих гэж хичээж байгаа. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс өөрсдөө юмыг шууд хүлээж авахгүй дандаа ингээд баланс даграа нэг ийм шүү гэд ингээд анализ хийж хүлээж авдаг байгаасай. Ер нь бол хийн үзэгчид ер нь хүлээж авдаг болцсон юм байлээ. Ер нь бол үзэгчид маш мундаг болсон гэдгийг одоо сүүлийн 1-2 жил бол амар мэдрээд байгаа. Миний бүр одоо өстой супер санаа нийлдэг юмыг яг бэлгөөнөөсөө ярьж байгаа байхгүй. Би бас тэгж боддог байхгүй. Одоо ингээл эмэгтэйчүүд яг яадаг вэ гэхээр энэ өстой төрчүүл амар гоё туранхаа олчлаа. Яаж ингээ хуран өмсөн дандаа гоё те. Тэгэл ингээл ажилдаа явж ин амьдралаа зохицуулж ин хүүхдүүд нь айгуу гоё Монтессори сурж ин гэдэг юм эко хоол хийж ин. За ерөөсөө те тэр хүүхэн төгс гítэл би яаж ингээл яг өөр дээрээ дарамт авчдаг. Тэгэхэд одоо яг ингэж гоёор үлгэрлж байгаа хүмүүс маань яг та миний арт те сайн ээж байдیں۔ Эсвэл одоо те гэр мэрийг маань хараад өгчдөг, хүүхд мөхтийг маань хараад өгчдөг хүн байдгийн шүү гэдгийг нэг үе те ингээд нэг мессежээр өгөн бодтой адил хэлээд байвал тэр хүмүүс ч уужрын шүү дээ те. Тэгэхгүй болохоор ингээд эмэгтэй хүн бол өөрийгөө тэгж за би л болохгүй байгаа юм байна хэвээр. Эсвэл миний нөхөр болохгүй байгаа юм байна. Тэгэл ингээд шантарчдаг. Би өөрөө нөгөө хүүхдээ 6 сартай хахад том өвгөө 6 сартай хахад маш том сэтгэлийн гүн дарамтанд ороод надтай ижил төрчихсэн охин ингээл супер гоё гойлог мойлог болоо ажилд орсон байсан чинь ингээд фейсбүүкээр харчаад дарамтанд орчих жоохгүй. Тэгээд тэрнээс хойш би яг за захин дарамт гэдэг юм бол ер нь бэд юм байна. Хүмүүс энийг айгуу гоё хэлж ах хэрэгтэй юм байна гэж бодож итл дэлгөөн бол сая айгуу гоё гаргаад ирлээ. Тэгээд тэрийг бас влогуудаараа ч гэсэн хөөрхөн дундуур нь ингээд авчуулаад идэгтэй бодит амьдрал дээр ийм юм байгаа шүү гэд.
Бид хоёрын ер нь влогийг үзсэн хүмүүс гадарлаж байгаа. Шведэд ахын л бид хоёр маргалцж байгаа зүйлүүдэд влогны засвар оруулсан гэсэн. Бид дөнгөж төрчөөл яг бид хоёр хэрэлдэж байхад хэрүүлийнхаа нэг жоохон хэсгийг нь бичлэг оруулсан чинь доор нэстэй хүмүүс. Тэгвэл ямар муухай ааштай энэ дараараа. Гэхдээ энийг бол ингээд эхний ээлжинд бол шүүмж болгож хараад магадгүй 2 дахь 3 дахь үнээл амьдралд хүлээж авах гэж бодоод харин тийм. Тэгээ угаасаа нөгөө нийгэмж бид нар чинь би ч гэсэн өөрөө яг л тийм нийгмийнх нь нэг идэсэн би өөрөө аахгүй. Одоо ингээл утас байх юм бол ямар сони ягаан гатартай юм бэ. Тэгэл ягаан гатар нь гоё юм бол юу сайн цагаан ингээд төвчлөөртэй. Заавал нэг юм шалтгааныг олж ингээд нэг өөрчилдөг. Энэ бол угаасаа л нэг хүн болгонд юм байдаг юм сэтгэл зүй юм байна лээ. Тэгээ бас миний одоо бидний өмгөөлөгч нэг мундаг залуу байдаг. Эрхэм баяр өмгөөлөгч маань нэг удаа ингээд бид нар тайлбарлаж хэлжсэн байхгүй яг сэтгэл зүйн хувьда сэтгэл зүйч бас хүн маань хэлжсэн хүн болгонд бүх төрлийн характер байдаг арын шин хүмүүс л гараа би тийм биш гэж ярьдаг штэ үгүй юм байна хүн болгонд бүх төрлийн одоо характер арын шингийн суурь нь байдаг тэрний хайлыг нь хөгжүүлсэн тэрүүгээрээ л хүн товоож одоо тийм энэ хүн их энэрэнгүй хүн шүү энэ хүн их одоо яриасан хүн шүү гэдэг юм ингээд ялгараад явцдаг хоорондоо түүнээс бол тэр нэг хилтерхий одоо тэр зан характеруудын тийм маш аимшигтай уур гаргах тэр уур уцаарны атаарха хорслын ч тийм үү бүгд байж сайн муу бүх л юмны тэр жижигхэн элементүүд хүн ингээл амьдралын явцад ингээд сууч тэгэл юм байна л да. Тэгээ тэрнийхээ алийг хөгжүүлж ингэж яснараа л тэр хүн тодордог. Тэгээ тэрийг болохоор одоо өмгөөлөгч хүн яагаад хэлж ийм гэхлээр нөө янз бүрийн гэмт хэрэгтэй асуудлууд гардаг. Тэгээ тэнцэнээс ерөнхийдөө ингээд нөө хүний хувь хүний сэтгэл зүйн юугаар хинээс ч юуч гарч магадгүй л гэдэг юм юуг тайлбарлаж хэлж ирсэн байхгүй юу. Тэгээд тэрүүнийг би сонсчихсан бас нөгөө Joker гэх кино гэдэг шүү дээ. Тэрэн дээр тоглож исэн жүжигчин бас ингэ ярьслаа гэсэн мэт юм л шүү дээ. Жүжигчин хүнд бол бүх одоо характер угаасаа суурьндаа байдаг. Кинонд алийг нь товойлгож хөгжүүлж тоглоно. Тэрүүгээрээ ингээд одоо дүрээ маш сайн бүтээж чаддаг. Маш сайн хөгжүүлж чадсанаараа тэр дүр амар сайн гардаг. Хамгийн харамсалтай нь эргээд тэр дүрээсээ гарч чаддаг. Яагаад гэвэл нөө өөрийнхөө одоо тэрийгэ хөгжүүлж жоохон байсан тэр жоохон байсан характерыг ингээ хөгжүүлээд ийм болгоо хийцээ. Тэгээ буцаагаад яг тийм болчингууд нөө буцаагаад энгийн байдалд орохлоор нэгэнт ингээ тийм характертай болсон чинь өөрийгөө буцааж ингэж дарах гэж хэсэг хугацаа болтгол юм байна л да. Тэгээ хамгийн харамсал нь Жокерийн бас тэр жүжигчин чинь өөрөө тэр шалтгаанаас болоод амиа орлож ирсэн юм лээ шүү дээ. Дөрөө энэсээ гарч чадахгүй байгаа. Тэгээд яг нөгөө өөрөө тийм нөгөө одоо тийм гэмт хэрэгтэй тийм аимшигтай нөгөө сэтгэл зүгээр өөрийгөө ингээд хэсэг хугацаанд жүжигчнийхаа юу бэлтэж байгаа кинонд тоглоод буцаагаад ингийн амьдралд орсон чинь өөрийнхөө нөгөө хуучингаараа байж чадахгүй. Тэгээд тэрний сэтгэл зүйн дарамтанд ороод өөрийгөө амиа орлсон байт юм ээ лээ. Тэгэхээр хүн болгонд одоо тэр нөгөө атаархах, бие биенээ харьцуулах, бие биенээ гомдох, бие биенээ дургуул, хов яриахтай одоо ингээд бүх юмний элементүүд байгаа бах. Тэгээд алигаа их хөгжүүлж алиндаа их цаг зарцуулна яг тэр хүн болох гэдэг учраас амьдралынхаа явцад 20 наснда нэг яриа төрлийн хүн байжгаад 30 40 наснда одоо илүү хов ярьдаг ч юм уу болох магадлалтай. Тэгэхээр бид нэр өөрсдөө байнга ингээ балансалж өөрийнхөө алигаа хөгжүүлэхөө би хэн болох вэ гэдэг дээр анхаарал одоо хандуулж байхгүй болоод хинж болж магадгүй байгаа байхгүй. Яг одоо ер нь ямар төрлийн зангаа илүү хөгжүүлж чинь ямар төрлийн ур чадварыг ааш аран шиг. Би одоо сүүлийн үед бол сонсох одоо өөрийгөө ингээд өөрийгөө ингээд айл болох дараад бусдыг сонсож сурах хэрэгтэй юм байна гэдэг дээр л одоо айгүйх поинтлж байгаа. Ялангуяа тэрийг төвшөө бол байнга хэлэх байхгүй. Чи намайг ярьж байгаад битээ таслаад би ингээд юм ярьж хад хүний яриаг амар таслах гэдэг байгаа. Өөрөө эвлүүлэг хийж захтай ойлгож байгаа байхгүй юу? Өөрөө эвлүүлэг өгөөгүй манай нөө эвлүүлэгч маань эвлүүлэг хийсэн үед би нэг анзаарахгүй байжгаад төвшөө бүр надад хэлээ чи нэг удаа би family өөрөө эвлүүлтэй гэл. Тэгээ өөрөө эвлүүлсэн чи ингээд би өөрийнхөө алдааг олж хараад хүн ингээл ярьж ангууд би сэтгэл хөрөлөө барьж чадахгүй ингээл тийм ингээл дондор тасалж байгаа. Би тэгэл яг өөрийгөө эвлүүлэг хийж захтай мэдчихэж байгаа байхгүй. Яа би ямар техник юм бэ? Тэгэл за би одоо ер нь бол хүний ингээд төвчээртэй тэр хүнийг өөрийнхөө үзэл болоо илэрхийлж дуустал нь төвчээртэй сонсож дуусаад тэгжиж яг тэр хүний бүрэн ингээд юуг нь ойлголтыг нь ойлгосныхаа дараа би юм ярих хэрэгтэй. Тэгвэл би тал ойлгочингуудаа талаас нь тасалж орж яриад идэг. Тийм муу характертай байгаа байхгүй. Тэгээ одоо би ер нь өөрийгөө ингээд дараад аль алах маш сайн чихээ нээч тэ маш сайн сонсож дуусах яалаа гэдэг байгаа шүү дээ тий хүнд чинь тэрэн дээр одоо зүйлүүд амар поинтлж ингээд яг хичээгээд байгаа. Юугаа тэгвэл илүү өсгөж хүмүүжүүлэхгүй гэж доош нь дарж байна. Сайн нэг сүүлийн хэсэгт бол ингээд айгу гомдоо олч юм уу тий ингээд гомцноосоо болоод ингээд яагаад гэж вэ гэл ийм зүйл орсноосоо болоод нэг надад нэг өөрт маань нэг тийм мэдрэмж төрсөн. Энийг ч бас ингээд миний ой татны хүмүүс бас ингээд нэг жишээ татаад хэлэхэд мэдэрсэн. Хүн яа ингээд нэг өөрт нэг асуудал тохиолдохлоор
Ингээд аяг хөмөрсөн юм шиг, тогоон өмөрсөн юм шиг ингээд өөрийнхөө гадуур ингээд тогоон хөмөрчтэй юм билээ. Тэгэл тэр тогооноосоо гарч чадахгүй на хандан тэглээд бодол дотор эргэлдээл. Ерөөсө тэр асуудалтайгаа л эргэлдээд идэг. Өөрийгөө гаднаасаа яг ямар харагдж байгаа, би яг юу болж ийн тэрийг анзаарахгүй. Ингээд нэг асуудлынхын тоогоо өмөрчтэй юм шиг. Тэнгүүд хүмүүс гаднаас л болохоор ингээд тоогоогоо л авчих юм бол энэ асуудлаас гараад явчихаар харагдаад идэг. Би болохоор өөрөө тэр тогоон дотроо ингээд төөрөөд байгаа юм шиг. Тэгээд нэг одоо ингээд гомдчихороо ч юм уу те яагаад гэж вэ ингэж вэ нэг гоншигнохчхороо ч юм уу ингээд одоо нөхөртөөгөө маргачхаараа ч юм уу те нэг яг тэрийг маргасан дээр л амар ингээд поинтлал тэрийг ингээд яагаад гэснийгаа би өөрөө анзаараад аль болох тогоо нөмөрхгүйгээр ямар нэг асуудлыг заавал асуудал гэхгүй зүгээр л нэг одоо жишээлбэл тантай харилцахтаа ч юм уу те ямар нэгэн зүйл дээр дандаа ингээл яг өөрийнхөө ингээд тоогоо нөмөрсөн юм шиг энэ дотор эргэлдээд тахгүй айл болох олон өнцгөөс юмыг харж сурах хэрэгтэй байна. Тэхийн тулд олон хүмүүсээс маш их сонсох хэрэгтэй байна. Чихэнэх хэрэгтэй байна. Бүр илүү хөшөө судлах хэрэгтэй байна гэл нэг ийм зүйл дээр л поинтлаад байгаа. Тоогоо л нөмөрхгүй гэдэг. Өөрийнхөө өнцгөөс ингээд тулгаад авахгүй те зөвхөн өөрөөрөө харчаал ингээд тулгаад авахгүй тий юм чи олон талтай шүү дээ гэдэг дээр л одоо анхаарах хэрэгтэй гэл. Хосын жоор 57 одоо гэр бүлтэй ярилцгаар чинь маш гой юмнуудыг тэндээс шүүрдэж авсан баг. Яг гой амьдрал дээр хэрэгжүүлсэн ямар жор байна? Хиний жор байна? 57-аас бол 57-аа өөртөө гэсэн онцлогтой. 57 өөр тийм амттай тийм гэр бүл байсан. Тэгэл жишээлбэл урлагийн гэр бүлийн шаал өөр юм яриад тэнцээ дахиад нэг өөр одоо бүжигчин гэр бүл гэхэд нэг өөр юм яриад ч юм уу ингээд хос олгонд нэг өөртөө гэсэн нэг тийм авах суралцах тийм зүйлүүд байсан. Тэгээд тэр дундаас мэдээж сэтгэлд өртсөн зүйлүүд бол бүгдээс нь байгаа л байгаа. Тэдний гэр бүл энүүгээр онцлогтой юм яадаг нь давхарчихгүй ижил юм биш учраас одоо жишээ татаад яриа гэвэл мэдээж нэг отгоохын гэр бүл бол маш том одоо сэтгэлд үлдсэн. Ямар отгоо? Отгоо гэх нөгөө 104.5-ын Отгон Баатар тийм Отгон Баатарын гэр бүл. Тэгээд тэдний гэр бүлийн тэр хэлсэн нөгөө нэг л гэр бүл болсон бол зовсон ч жаргасан ч одоо хань болно. Жаргаж яхад нь хань болох гэдэг юм уу те зовчоод тахт нь бас хань болно гэж амласан юм уу те хайрлан гэлөө өвдсөн ч гэсэн хайрлан гэлөө гэдэг байгаа шүү дээ. Яг энэ өгнүүд нь бүр ингээд нөгөө дотор орсон учраас яг ингээд нөгөө ямар нэг асуудал боллоо гэхэд жаргалтай үед нь ингээл амар жаргаж ингэж хүмүүсийн хань болчин гутлаа нөхрийн хань байжснаа нөхрөө жоохон зовоод эхлэхэд нь надад нэг муу зам байдаг хөхгүй тэр маань ингээд дандаа ямар нэг асуудал болохоор өөрийгөө буруутгадаг эсвэл одоо нөхрөө ч юм уу хүүхдээ ч юм уу нөгөө хүнийгээ буруутгах нь баг. Тэгээ энэ маань болохоор манай ээжээс нэг өвлөгдөж ирсэн зам байгаад идэх хөхгүй аим байхаараа эднэрээ одоо л ээж тэлдээ ээж манай гэрийнхэн баг ихтэй бүгд өөр яг энэ зан ингээ өвлөд татсан. Бидний жоохон байхад ингээд одоо хоёр хүүхд тоглож хоорондоо модонгууд ээж нөгөө хүүхдийг нь загнахгүй. Нөгөө хүүхд бол ингээл буруутай гэж би бодоод ээжд ховлоод ээж тэгсэн чи тэгээд юм шууд хэлснээрээ би шууд загнуулаа. Тэгээд чи өөрөө яах гэж тэгсэн чи өөрөө яах гэж тоглосон ингээл загнуулчихдаг байсан. Тэг яаж энэ зан ингээд нөгөө автоматар надад ингээ үлдсэн юм шиг санагдаад. Тэгээ энэ л нэг талаараа ашигтай талууд байдаг зөндөө байдаг. Бас ингээд сөрөг талууд байгаад байдаг нь би төвшөөд ингээл асуудал тохиолдонгууд би хамгийн дөрөв төвшөөрөө яг уурлах гэдэг байхгүй. Одоо ингээд төвшөө тэглээ инглээ гэж ярангуут нь чи өөрөө яах гэж тэгсэн ингээл яг ингээл автоматар надад тэт зан гараад төвшөө амар гомдол хүн чи ингээл те хайртай өнийхөө зөв ч буруу ч ингээл тэр өнийхөө талд байх хэвээр үсттэй л ингээд гэдэг байхгүй. Тэгэл тэнгууд би яг тэнцэнээс нь яа би яг багтаа ээжд яг ингэж гомддог байсан байхгүй. Яагаад ингэж хүүхдийнхаа талд орсонгүй вэ гэж би гомдож уйлж үлдээс. Яг тэр нөхцөлөд эргээл миний амьдрал дээр гарсан. Төвшөө ингээл надад гомдоо хэлэнгүүт нь би тэ энэ юусаа ингээд яг энэ зан чинь сайн ч зүйлэн муу ч зүйлэн. Гэхдээ би бас ингээд нөхрөө ямар ч үед нь хань олно гэж амлчаад яг ингээд нэг асуудлын онгоот нь нөхрөө нөгөө хүмүүстэй нээлж ингээд буруутгаад ингээд талаар тэр хүнд ч амар их дарамт ирнэ гэдэг. Тэгэхээр тэр хүний зөвч бай, бурууч бай, ер нь тэр хүн ямар ч нөхцөл байдлаа би хажууд нь түшгэл болох ёстой шүү дээ гэдэг үгийг отгаах надад ингэж хэлжиж би ингээд бүр толгоороо ям гэж орж ирсэн байхгүй. Тэгээд жишээлбэл отгаахаа тийм зүйлийг авч ирсэн. Хиний Цэнгэл Мишель хоёр бас амар чухал зүйлийг хэлж ирсэн. Грэблийн хоёр хичнээн одоо ингээд хайр татвартай юм ч бай. Би эндээ тус тусын гэсэн нэг тийм орон зай, найз нөхдөд тэгээ өөртөө гэсэн цаг хугацаа, өөртөө гэсэн санхүү. Одоо ингээд бүх юм нь өөртөө гэсэн нэг тодорхой хэмжээний юм байж хүн яг эрх чөлөөтэй. Ингээд яг бие бинийгээ их одоо зөвөө хайрлах талаар ингэж тэр хоёр бас ярьж ирсэн. Тэгээ залуугаар бүлэхэд амар мундаг ингэж тайлбарлаж ярьж ирсэн. Санхүүгийн хувьд цаг заав тэгээ өөртөө гаргах ингээд бүх юмнууд дээр.
би нэг одоо ингээд чиний юм гэл хамаг юмд нь оролцоод санхүү рүү нь оролцоод хаанаас юунаас орж ирсэн мөнгө ч гэдэм үү те. Тэгээд тахгүй ингээд тус-тусдаа ингээд тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн юм орон зайтай хязгаартай байх хэрэгтэй гэж аюу гой тайлбарлаж хэлж байсан. Тэгээд тэр зүйлийг бол бас ингээд сонсож аваад нэрэл бас их би тэр өмнө тэрийг ингээд бий болох гол ингээд нэг л хоорондоо ойлголцож чадахгүй ингээд юм зүйлүүд байж байгаа. Мишель Зингэлтэй ярьсны дараа яг ингээд тэр чинь хоёулаа зэрэг сонсцсон учраас төвшөөтэй ярилцахад ингээд аюу гой хялбар болчихж байгаа байхгүй. Нэг нь ганцаараа ингээд нөө яриад тахгүй. Тэнгүүд аль аль нь ч гэсэн ингээд тэрийг хүлээж авахад хялбар байгаад хоёулаа хоорондоо ярилцаад за үүнээсээс түүнээсээр өөртөө гэсэн цаг хугацаа тэгээл нэг тэрийн шалгаалтаа яаж нээж нэгээд ахгүй эсвэл ямар нэг санхүүгийн талд ч гэсэн чи нэг яг юунд үрсэн ч гэдэм үү те. Тэгээд ахгүй өөртөө гэсэн нэг тодорхой хэмжээний эрх мэдэлтэй тийм юмтай байж хүн яг юм эрх чөлөөтэй мэдрэмжээр хичнээн гэр бүл ч гэсэн тодорхой хэмжээний нэг тийм өөрийн гэсэн нэг юм хаан тусалтай байх хэрэгтэй байна гэдгийг. Хоёрыг чи одоо тийм ажил амьдрал ингээд цуг байгаад байхаар тийм байх бас хэцүү биш үү? Хэцүү байдیں۔ Тийм учраас бүр зориудаар ингээд өөрсөндөө цаг байгаа тийм. Одоо чинь өөрийнхөө цагийг дэлгөөнөө юунд ашиглах вэ? Миний цаг бол тэгэл хөрхөдөө нэг заримдаа өөрийн гаргасан цагаараа нэг сайхан да анхаарах үе гарна. Тий. Зарим өөрийнхөө гарсан цагтаа зүгээр л би найзуудтайгаа уулзсан ингээл тийм цаг үе гарна. Эсвэл би зүгээр л нэг ганцаархнаа баймар санагдаад байдаг учраас зүгээр би ганцаараа л байх гэсэн ингэж хэлээд тэр юу хийсэн төвшөөд нэг тийм чухал биш. Яг асууналдаа мэдээж яг чи ганцаараа би чи юу гэж байгаа гэдэг гайхаа. Тэнгүүд би нэг ганцаараа зүгээр л ингээл номоо уншаад ч юм уу. Эсвэл зүгээр яг хинч надад саатахгүй. Яг офстер хинч авахгүй. Би ганцаараа сууж эвлүүлэг энтер хийх аягүй дуртай байхгүй юу? Нэг хажуунаас ингээ хүн нөлөөлөхгүйгээр тэгээ тийм учраас энэ тэр цагийгаа би орой чи хүүхдээ харж идэх би нэг ганцаараа ажил дээр жоохон суугаатгая. Окей. Би л би орой 8 9 гээл дагнаг тэгээ жоохон тоглож ингэж байгаа л яцаа чи охин хараа зам унтуулчаарай. Окей гэл тэнгуут би гараад офстер суугаад жоохон ганцаараа ингээл чи илрээл тэ. Ганцаараа пив гинэ нөө кофе мофи ч юм уу вино ч юм уу хаяад аваад эсвэл юу ягаал эвлүүлгийн амар тухтай сууж хийж мэгээл чанга дуу муу тавиал ганцаараа ингээл өөртөө нэг тэгж цаг гаргадаг. Эсвэл нэг жоохон юмдаа төвлөр. Тэгэхгүй яг ингээл ном уншаалсаж хүүхд уншуулахгүй штэ. Тодруулагчаа зураал байжсан номоо түр хэрэгчэл хүрээдсэн чи ном юм битүү тодруулагчтай хийсэн байна гэж. Нэг аль нь ч чухал юм тий. Гэх мэдчихлээ. Би бас өглөө ингээл нэг хүмүүс гараал явдаг штэ ажил сургууль бүх юмдаа гараал явал гэртээ гав ганцаараа үлдээл аяг цай уугаас ах тэр мөчд бүр амар гоё гэдэг кайфтай гэдэг штэ. Яг гэрийнхнийг ад үзээд байгаа юм биш хүүхэд хөөхөн хань нөхөр хөөхөн. Гэхдээ нэг тийм ганцаараа мөч хүнд бүр зайлшгүй хэрэгтэй юм шиг. Тий. Нэг өөртөө ярьцаа сонсоод үзээл ч юм уу баг кино үзсэн чамаагүй тий. Заримдаа бол би шууд тэгдэж ш Netflix-ээс нэг сериал ч юм уу хамгийн сүүлд бол нөгөө хин Emily in Paris гэдэг сериалыг үзсэн. Хоёрын үнэхээр хүлээж байгаа. Тэгээд тэрний өмнө ч бас ингээл бас сериалууд би заримдаа солонгос сериал бүр зориудаар үздэг. Тэгээ яг үзэж байхдаа амар сайн манай их ч бас яг надтай адилхан юм билэ. Санаанд ярьж яг адилхан үйл хийд юм билэ. Тэгэл би яг сериалаа үзэж байгаа тэрийг үзмээр байгаа учраас төвшөөд хэлээд би киногоо үзмээр байна. Надад цаг гаргаач гээл тэнгүүд. За окей гэл хүүхдээ хараад ингээд зохицуулан би яг ингээд галцсан юм шиг суугаад дараалал 2 3 ингээд сериал их үзэж байгаа байхгүй. Тэгээ тэр хугацаанд нөгөө давхар стресс тайлгтны ажил амьдралын ингээд бүх юмнууд дээрээс нь бас ингээд шин зүйлэр киноноос бас мэдэж авах. Одоо жишээлбэл Парис дахь тэр киноноос Парисын тэр гоё мэдрэмжүүд ингээд амар гоё байсан тий. Бас тэр нэг шинэлэг тэр хосын харилцаанаас бас ингээд нэр юм байж болох юм байна гэж гай суралцаал энэ тэр тиймэрхүү байдлаар ингээд зүгээр ганцаараа ингээд юмыг шимтэж ингээд үзэх туртай. Ихэнх нөхрүүд бас тэрийг ойлгодгүй байх л да юм ганцаараа манцараа. Яаж тэрийг нөхөртэй ойлгуулсан бэ? Нөхөр бас өөрөө ганцаараа ойлгодог тийм. Би найз нартайгаа нэг одоо яг юм аа. Тэд нар чинь бас ингээ нөө кино сонирхогчтой юм группээрээ байдаг. Тэгээд тэрэд чинь нөө мэрэгжлийн дагуу ингээ киноны тухай киногоо үзээд дараа нь бөөнөр тэр киноны тухай ярилцаал өөр өөртөө өнцгөөс ингээ яг тийх аюу дуртай. Тэрийг бол би бас сайн ойлгохгүй. Тэнгүүд надтай ярилцаагээ тэр мэдрэмжийг би угаасаа өгч чадахгүй учраас би тэрийг мэддэг учраас тэр хүнд яг тэр дутагдаад байгаа учраас өөр ингээл хэлнэ. Би киноныхаа дагуулж ярилцмаар. Окей, би угаасаа тэрийг өгч чадахгүй учраас окей киноныхаа дагуулзал. Тэгээд суугаад тэр хитэн цаг хамаагүй сууж ярилцсан. Тэгэл киноныхаа тухай ингэж ярилцаж тэрнээсээ ингэж кайф авдаг. Тэгээ оройн орж ихтэй бүр ингээл шал өөр. Тэр чинь нөгөө над дээр мэдэрч чадахгүй одоо тэр нөгөө өөрийнхөө мэрэгжлийнхэн тэр гоё сайхныг те найруулга талаас нь тэгсэн байлаа ингэсэн байлаа гэж ярьж ирэхдээ чи нэг ирчүүд дунд орж иж өөрийнхөө нэг мэдэрдэг штэ би өөр нь хаана яваад байна бусад маань ямар байна эр хүн чи юу илээ мэлээ гэдэг нэг тодорхой хэмжээний мэдрэх хэвээр зүйлийг мэдэрчээд буцааг гэр бүлдээ орж ирэхэд тэр чи ингээ өөр уур амьсгалтай түүнээс өөрөөс надтай байгаад байвал барыг сүүл рүү барыг эмэгтэйлэг болчих штэ тэгэхээр би ингээд яг ирчүүдтэй ингээ ярих хэвээр зүйлийг яриад өөрөө нийгэмд ингээ тусдаас ингээ ярилцаж ойлгох суралцаж ингэх заашгүй ёстой гэдгийг бас л хосын жараас
суралцж байсан. Тэр нь болохоор буян дэлгэр ахын оюун дараа ихч хоёрыг хэлж байсан. Нөхөр чи үргэлж тантай ингээл байгаа л ингээл тий. Найзлагдсан юм тий. Тий. Найзуудтайгаа уулзахгүй ингээл нөхөр чинь гэртээ суугаал ингээл улам дараа. Улам тий ингээл гоншгонсон хэрүүл хийсэн тий. Магадгүй эмгтээлэг шинжинд ирсэн юм болж магадгүй. Ир хүн гарч яваад ирчүүттэй уулзаад хамаагүй тэр пимээ уугаад ирчүүдийн яриаг сонсож ингээ эрэгтэй өөрөө тий ингээд эрэгтэй хүн талаасаа ингээ өөрийгөө тодорхой хэмжээнд тэр ярианаас хөгжиж болно. Эсвэл би хаана байгааг мэдж болно. Ирчүүд дунд ингээ өөрийгөө бас мэдрэх нэг өөр хэрэгцээ байгаа шүү дээ тий. Тэр бүхнийг мэдрээд нийгмээс ингээ нийгмийн эдис гэдгийг ойлгочоод гэртээ орж ирэх юм бол тэр ир хүн шал өөр байх шүү. Тэгээ эмэгтэйчүүд болохоор ихэвчлэн эрэгтэйчүүдийг оруулж гэртээ байлгаж ингээл ингэж гисэр байгаа сүулдэ ингээд эрэгтэй хүн гэрийн асуудалд их оролцоод ингээл тэрийгээ цэвэрлсэн гэсэн хүн чи та эмэгтэй хүн шиг хамаг юмд оролцлоо ч гэдэм үү. Өөрөө оролцоод үсгээ тий. Тэгэхээр эрэгтэй хүнийг одоо өөр орчинд байх нөхцөлийг эмэгтэйчүүд эрх дураар нь олгох хэрэгтэй гэдэг тэр ойлголтыг буян дэлгэр ах хэлжээс байхгүй. Тэгээ надад бол тэрс үнэхээр үний юм билэ. Тэгээ төвшөөд яг ингээд өөр найзуудтайгаа заримдаа орой морой ингээд найзуудтайгаа би нэг тийшээ студид яваад тэгсэн окей би хизээж араас нь ирж гэнэ дараа хаана явж ин тэгж асуудаггүй асуухыг ч хүсдэггүй. Тэгж явж ээж тэр хүн яад бол би тэр хамт ажилладаг учраас. Аль болох хүмүүстэй бол тэгж явж ээж эргээд ирэхдээ тэр хүн ингээд гаднаас өөр хувц өмсөд ороод ирсэн юм шиг болдог. Тэгэхгүй бол ингээл хамт амьдарч гин, хамт ажиллаж гин те. Амар хэцүү шүү дээ те. Ер нь яг тийм юм шиг байгаа. Эмэгтэй хүн одоо эхнэр хүн нөхрийнхөө бүх юм нь байх гэдэг те. Бүх хэрэгцээг нь л одоо хангах ёстой те. Чи надаа сайхан одоо өөр юм руу ингэчингүүд би яагаад вэ? Би дутаад байна уу гэл. Тийм уг нь биш юм байгаа шүү дээ те. Биш те. Хизээч тэр эрэгтэй хүнд одоо 100% бүх хэрэгцээг нь хангаж чадахгүй шүү дээ тий. Найз нь ч байж чадахгүй. Яг үндэ хүмүүс ингэж ярьдаг би бол нөхрийнхөө сайн найз, нөхөр маань миний сайн найз. Бид хоёр биенийхээ бүх юм. Тий. Гэхдээ тиймээ сайн найз байж болно. Гэхдээ 100% нөхөр маань жишээлбэл миний эмэгтэй найз шиг найз минь байж чадахгүй байхгүй. Тэгэхээр надад тодорхой хэмжээний эмэгтэй найздаа зарцуулах, эмэгтэй найзуудтай ярилцах хамаагүй хов ярьсан ч хамаагүй. Эмэгтэйчүүдтэй байх тэр цаг хугацаа заашгүй байх л хэвээр. Тэгэхээр төвшөөгөөд ч гэсэн би төвшөөгийн 100% сайн эрэгтэй хүн шиг төвшөө зөвлөж чадахгүй учраас төвшөөд яг эрэгтэй тэр найз нар эрэгтэй хүрээл байх л хэвээр юм шиг санагдав. Түрүү нөгөө оюун дэргээ ярьсан чинь би бас яг тэр хайрлагцсан эмэгтэйг уншижсэн байхгүй. За 104.5 орчим цэцгийн хатан гэж явдаг байлаа. Халуун цаймаа гэж өстой супер нэвтрүүлгээд яг тэр үед чинь нэг дөнгөд төрж мөрч айгүй эмо үе дээрээ сонсчихсан хэлгөө. Айгүй гоё хүрдэг гэсэн. Тэгээд нэг хэлсэн юм таалагдаад байдаг. Өөртөө одоо гээгдсэн эмэгтэй хүн бол өрөөлтч гээгднэ гэж тэр оюун дэрэгч баян хэлдэг те. Яг үнэ. Би бол наатан хэлчихсэн яг санал нийлнэ. Гээгдчихсэн үе юу н байна уу дүлгэнэд өөртөө гээгдчихсэн. Байлгүй яг байгаа. Яг энэ дээр өөрийгөө үнэлэхгүй бол өөрхөн үнэлэхгүй гэдэг бүр энэ хоёр ч яг л ижлэхэн утгатай юм бэл. Би ингээд өөрийгөө дандаа ингээд доош нь хийдэг тийм одоо ингээд зан чанартай. Анх бол бүр анх төвшөөтэй танилцахтаа л яг тийм. За би ч яхав за би л гэл ингэдэг дандаа. Өөрийгөө юмнаас дандаа хоош нь тавьдаг. Тэгээд яг гэр бүлийн харилцаанд ороод эхлэнгүүт би өөрийгөө үнэлэхгүй байгаадах юм бол төвшөө намайг үнэлэхгүй болох юм байна гэдэг ингээд үйлдэлүүдээ за ойлгож эхэлж байгаа байхгүй. Би ингээд өөрийгөө хоош нь тавиал за ингээд ажил хийлээ. Одоо бүр жишээл авъя л да. Бодит л жишээ авъя. Хоёул яг адилхан ингээл зав ингээл швед татах тавьтер чинь ингээл бүхэл төрлийн ажил хийж лаа ингээд. Одоо үйлчлэгээний, цэвэрлэгээний, буудал, муудал одоо ингээл хасаргаа бүх төрлийн. Тэнгүүд яг адилхан хоёулаа зовж ажиллаж байгаа. Тэгээд ажиллаж байгаад цалин муугангууд цаанаасаа нэг тийм ээж хүний ч юм уу эмэгтэй хүний нэг тийм зан нь жоохон мөнгө цугларнгууд за хүүхдийн хадгаламж руу тэгнэ хүүхдтэй нэг олигтойхоо хувц авчий тийм юм. Тэнгүүтлээ за төвшөөгөө баярлуулчих. За ээжигээ тэгчээч гэдэг юм уу. Өөрийгөө дандаа ингээд хамгийн сүүлдээ очрын сүлд тавиад идэм билээ ингээд цаанаасаа аюу санаа. Тэгээд би яг энэ байдлаар ингээд нилээдээ сар ингээд яваад исэн чинь сүүл рүүгээ баг ингээд цалин монгод төвшөөгийн хандлага ч гэсэн баг за чи яах вэ баг тийм болцсон тийм. Төвшөө ингээд би өөрөө тэгээд байгаа учраас би л өөрийгөө хойш ингээд хийгээд байгаа. Тэнгүүд төвшөөгийн хандлага ч гэсэн за энэ удаа гингүүт тэр ингээл баг цалингаараа ингээл юм цоглуулдаг ингээл нэг камер авдаг ч юм уу эсвэл нэг жижиг ноутбук авдаг ингээл юма цоглуулдаг ингээл баг цоглуулаад ингээ өнгөт яг нэг хувь хүн эмэгтэй хүнд зориулсан юм бараг тэр нөө санхугаас нь гарахгүй бараг ингээ дунтай те бараг positive Монголоос зориулсан юм эсвэл төвшөөд ч юм уу ингээл нэг тиймэрхэм анзаарагдал тэгэл би ингээл хүүхдтэй тийм юм ээжтэй мэжтэй гэл ингэж байгаа юмнээсээ дандаа би өөрөө ингээл дандаа тэр юм болгоноос орхигдсан юм байдал надад мэдрэгдээд тэгэнгүүтээ би за ерөөсөө одоо энийг одоо л өвтөхгүй болвол ингээл явандаа магадгүй бүр ингээл сүултэнтэй хүүхдээ гэр бүлтэй ингээл бүр олон хүүхд мөхтэй болол ингэсний дараа яг ингээл нэг Монгол хийснээр байдаг да бүх юмны арт ордог хоол аяглахтай хүртэл өөрөө хамгийн сүултэнд бараг шахрууг нэдэл те бүр ингээл бүгдэндээ аялж ясна өөрөө ийм жоох нэг ингээд иддэг үлдэгдлийн нийтдэг ч юм уу эсвэл ингээд
бүх хүүхдүүдтэй хувцсанаар аваад ингээд ээж өөрөө танна хууч уцтай олон жил явдаг ингээл нэг Монгол ээж нарын тийм үү зөөлөд байдаг. Үнэхээр хайрлам гэхдээ тэрнээс болоод том болсон хүүхдүүд ээжигээ хайрлах нь бага байдаг ч юм уу. Нөхөр нь ихнэрээ хайрлах бага байдаг. Тийм зүйл аяга анзаардаг байсан болохоор за би ийм зүйлийг одоо л яг ингээл гэр бүл эхэлж байгаа суурин дээр нь одоо ингэхгүй болохгүй гэд. Тэгэл төвшөө тэр яхад нь үгүй би яг яа. Би цалингаасаа заавал 500 кроныг өөртөө цэцүүлдэг гэл. Бүр гайхсан уу? Төвшөө гайхаад яагаад гэсэн чи яагаад гэвэл би энэ цалин авахын тулд бүтэн саржингаа би ингээл бүр хүний те чихвийг нь салаад хүний ингээл өтгөн шингэндээ зуралдчихж би завж энэ цалинг олсон. Тэгэхээр би энийг хүртэх хэрэгтэй гэл ингээд. Тэнгүүд төвшөө эхлээл харсан нэрээ тий ингээл. Би цалингаасаа хүртэх хэрэгтэй гэл тэнгүүд төвшөө би ч гэсэн цалингаасаа хүртэх хэрэгтэй. Тэгээ би тэр тохиролцоод сар алга ингээд цалингаасаа 500 кроныг бусад юм зарцуулж байгаа ч гэсэн 500 кроныг яг өөрөөсөө хувьта тэргээ дуртай юугаач хамаагүй гэж болно. Гоо сайхан дарнуу эсвэл өөртөө хувцас авна уу яана вэ нөө өөрийнх нь л дор гэд. Тэгээд намайг ингэсэн чи төвшөөчаас өөртөө тийм гараад ирээд тэгээ ингээ явангуут нөгөө нэг өөрийгөө одоо нөгөө үнэлүүлэх нэг тийм алхам эхэлсэн юм ба та. Тэгээд тэрнээс хойш ингээд би одоо хаал мал ингээ юмнууд ясан ч гэсэн тодорхой хэмжээнд мэдээж хүүхдүүдээ гэр бүлээ ээжигээ гинч гэсэн эмэгтэй хүн бол орхиулж болохгүй юм байна. Цаг маг зарцуулахтаа хүртэл би юм сайн ажиллах хэрэгтэй. Би тэгс тань энэ цагийг заавал оруулна гэж бид нар одоо юм хэлэхдээ. Яагаад гэвэл би энэ чинь камер дээр гарна штэ. Би тэгэх ёстой гэх юм ингэж нөгөө шахаж ингэж оруулаад би өөрөө тэгэх ёстой гэдэг энэ зүйлүүдийг ингэж оруулж сүултээ тэрнийг ингээд угаасаа төлөвлөнд ихгүй болохгүй гэдэг ийм ойлголтууд ингээд бий болоод тэгжиж ингэж одоо нөгөө өөрийгөө өндөөлөх зүйлүүдийг оруулж ирсэн. За энэ бол зөвхөн ингээд нэг жижигхэн одоо асуудлын юмнууд штэ. Харилцааны хувьд бол яг төвшөөтэй гэр бүлтэй харилцахтаа ч гэсэн би олон үнцэнтэй би өнөөдөр хүртэл ийм зүйлийг тэгж одоо хичээж ирсэн шүү гэдгээ ингээд айгүй тодтогч ингэж ойлгуулж байнга энийг ярьж ах хэрэгтэй. Яриаггүй байж тэр хүнээс хүлээлт ойлгочих байх гэж боддог те. Энэ хүн ингээд өөрөө ухаанаараа намайг үнэлэх ёстой тоо гэл ингээд хүлээгээд яг маргаа болох гэдэг байхгүй юу. Нөгөөтний шал өөрөөр сэтгэдэг байж болно шүү дээ. Би өнөөдөр хүртэл юу хийснийг энэ хүн харах мэдрэх ёстой даа гэл ингээд яг асуудал яг тийм болсон. Тэнгүүд нь би яг төвшөөд хэлээл за өнөөдөр би амьдралын хандлага ийм хийсэн. Би ингэж хийсэн. Чи ингээд энийг мэдж байгаа те юм. Чи яада хэрүүлэх гээд байгаа юм. Гүү би зүгээр өөрийнхөө ингээд үн цэнийг чамд ойлгосон. Би ингэж яажсан. Би тэтэн жил ингэж яасан. Тэгсэн те гэл. Тэгээ чи яад ингэ. Үгүй би зүгээр тодорхой л болох гээд. Тэгэл хэд удаа ингээд хилцэн байхад бол тэр хүн чинь ингээд хүн лэмж ойлгож байгаа шүү дээ. Тэгээ нэг иймэрхүү байдлаар би бол ингээд одоо үнцэнтэй юм байгаа шүү гэдэг үйлдэлүүдэл ингээд янз янз заарлаа одоо ингээд ойлгуулах гал хичээгээл яваа. Одоо нөгөө бид нар ингээд ээжигээч гээл хүүхдээч гээл нөхрөөч гээл за тэд нар сайхан те бид нар бас яг тухайн үед айгүй үеиг үлддэг юм шиг байна. За тэрэндээ нэг тийм юм гэсэн. Яг эцсийн мөчөд ингээд эмэгтэй хүн айгүй гомдолтой нэг тийм хохирогчийн үүдэнд би яагаад те ингээд бүх юмаа зориулж яхад эднэр гээд нэг тийм өөрөө гомдолт хийхгүй тулд ер нь бол одоо нас байх хэрэгтэй юм шиг байна л те. Харин тий. Тэр гомдолт хийдэг чинь нөгөө өөрийнх нь одоо өөрөө хийчээ. Тэгээд өөрөө гомдлсон. Өөртөө одоо жишээлбэл тань цай ээж өгтөө би чамд хийсэн шүү дээ. Би намттай цаг сайхан уугаарай. Уусныхан дараа баярлаг хэлэхгүй. Яа хэлэхгүй юм бол. Би бол сэтгэлээ гаргаж хийсэн шүү дээ гэд. Бидний нэг үйлдэл өөртөө нэг хүнээс ингээ юм нэхэж ингэж харьцаад идэг юм шиг бас анзаараад байдаг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ үнэхээр нэгж байгаа бол тодорхой шууд хэлж хэрэгтэй. Гой цай хийж би чам тэгээд өссөн шүү гэ тий. Нөгөө үнэн тэгээд өө за баярлаа гэвэл ойлголоо окей баярлаа. Тэрнээс бол ингээл нөгөө харилцаанда жилийн дараа 10 жилийн дараа нөгөөтгөөс өгч яриа л тий. 10 жилийн өмнө би чамайг тэгжсэн ч гэдэм үү ингээл нэг тийм нэг юу нэгсэн сэтгэл нэгсэн нэг тийм асуудал ер нь ямар ч харилцаан дээр ээж охины харилцаан дээр эгч дүүнэрийн харилцаан дээр найз нар эхнэр нөхөр гэл үр хүүхэд гэл бүх юм дээр байгаад байдаг юм шиг анзаардаг. Би бас өөрөө яг тэрэн дээрээ ингээл заримдаа зовцсон явж нэг мэтгэд яг сэтгэл нэгцнээсээ болоод зовцсон. Би өстой тэгж яхад чинь гэд. Тэгвэл гинт нөгөө нь юу ч мэдээгүй авч би энэ ч ингээл амар сэтгэл нэгцэн хүлээгээл заваал ганцаараа заваал юу л нэр ямар утгагүй юм болоо тэ зэмлэвлээ марти нэг мэтгэл тэрэнд живцэн буцаагаад гисэргэж гарч ирээл. Одоо тэгээ бидний чинь нөгөө бүх юмар баг кодлоод байна л да. Төвчээртэй байх хэвээр. Тэгээ Монгол бүсгүйн хатан ухаан хэвээр төвч тэгжидэл болно гэд ингээд нэг тэгэхэр чин одоо төвчээл байгаад ах хэвээр байна. Тэгжидэл ингээд болчих юм байна. Гижидэл уг нь олвол эн чинь хоёр хүний хамтын амьдрал шүү дээ, тийм үү? Тэгэхээр нэг манайханд нэг тийм ойлголт төрүүлээл эмэгтэйчүүдэд нэг тийм ойлголт төрүүлчихэр ингэжидэл энэ маань ойлгох бах. Би төвчээл явж идэл нөгөөх маань нэг л өдөр ойлгоол намайг өстой чохон ингэх бах гээл тэгэл дараа нь эцсийн мөчд магадгүй тэгэл ойлгохгүй ч юм уу хоёр тэгшээ болчихдөг юм шиг байна. Тэрний төвчээртэй дээр би бас нэг төвшөөтээр бас юунаас яна миний оруулал нэр нь болсон. Загвар өмсөрчнөө топ модель Бадам гэрэл. Тэдний гэр бүл бас ингэж ярьжсэн. Тодорхойгүй харилцаанаас
үйл ойлгомжгүй тодорхойгүй байдлаас яг маргаа үсдэг гэдэг. Ер нь тодорхойгүй л байхлаар маргаа үсчээд байдаг. Тэгэхээр би ингээл тодорхой байх хэрэгтэй гэдэг хэвчээсэн. Тэгж хэлчихсэн. Тэгээ тэр ингээл бүх юм нэр яг ингээ үний юм шиг санагдаад идэх байхгүй. Түшээ тэр одоо л яг энэ зарчмыг барьдаг. Тодорхойгүй асуудал яг маргааныг бий болгоно гэдэг. Тодорхойгүй байвал тавтахгүй орчин үүснэ гэл ингээл хоорондоо байг сануулж хэлдэг. Яг тэр нь цаад утгаараа дүлгөөнөө чи надад тодорхойгүй шүү гэж хэлээд байгаа байхгүй. Тэнгүүт нь би тэрийг ойлгож аваад за би тэгвэл тодорхойлно. За би тэгсэн юм аа ингэсэн юм аа гэл юм аа тодорхой ярьдаг. Тэгээ нөө тодорхойгүй одоо яах гэж байгаа ийж байгаа нь тодорхойгүй эсвэл нөгөө өөрөө яг юу хүсэж байгаагаа тодорхой хэлээгүйгээс болоод одоо жишээлбэл ингээ хосын харилцаан дээр ч гэсэн ингээд төвшөө яг начин мэдээ сэтгэхгүй шүү дээ. Би чи эмэгтэй хүн 31 настай одоо тийм орд төрсөн тийм онцлогтой тийм гэр бүл төрсөн тийм сургуульд явсан гэл миний нэг суур юу чи шал өрөөд байгаа шүү дээ. Тэнгүүд төвшөө яаж ч хичээсэн одоо ч гэсэн нэг хэдхэн жил хамт амьдсан болохоос яг начиг 100% гэж чадахгүй учраас миний өмнөөс бол ингээ харж чадахгүй нь ойлгомжтой. Тэнгүүд би ингээд өөрөө сэтгэлдээ ямар нэг юм ботчоод тэгээд тэрийгэ тодорхой хэлэхгүй юм байж эргүүлээд тэрнээсээ хариу хүсээд ч юм уу ямар нэг юм ингээд хүсээд авангууд яг ингээд тэрний дараа маргаан болохгүй. Би яг өөрийнхөө л одоо хайрцагнда төвшөөг ингээ хийх гээл төвшөө одоо яг л текстаа гэл ингээд хийгэнгүүт нь хийгээгүй ангот нуурч үлээ ингээ. Тэгэл яг энэчээс маргаан үснэ. Эсвэл ингээд гараал явахтаа зарим зүйл чи ингээд мэдээж өөртөө цагч гэсэн ерөнхий нэг тодорхой бэлчээл гарна шүү дээ. Найз нартай уулзах чинь аа. Тэрнээс л нарийн бүр авшруул яг юу их байгаа хэр удахын хаашаа орох юм гэж бол асуухгүй. Гэхдээ яг яах чагаан тодорхойгүй гаравчвал бас л хаагур юу ч яаж юу ч гэл мэдээж тийм. Тэгэл эсвэл яг ингээл зураг авалт эхлэнгүүт төвшөө ингээл надад юу ч хэлэхгүйгээр ингээл чив чимээгүй намайг ингээл загнаалт ч юм ингээд тахлаар би ингээд яг яах гэдгийг ойлгохгүй. Үгүй чи надад тодорхой хэлчихэж яг одоо яг юуны зураг авах гэж байгаа. Би яг ямар байдлаар хичээж байгаа ингээл төвшөө тодорхой хэлвэл би яг тэрэнд нь тохируулаад яг суугаал поз аваал ч юм ингээл явчих шít. Тэгээ энэ бүх процессыг ерөөсөө төвшөө тэрийн гол хэлдэг юм. Тодорхой. Би чам шигтгэж чадахгүй. Тэгэхээр надад яг яамаар байгаа, яах гээд байгаа бүх юм тодорхой хэлнэ. Тэнгүүт би чамаас яг сэтгэл хүсэж юм ч юм уу эсвэл би өөртөө яг тэгмээр байна. Би эсвэл яг тэгэх гэж чинь гэл бүх юм тодорхой хэлчихэнгүүт маргалцсан ч гэсэн ингээ явсараад ярианы учир нь алдчихад идэх байхгүй. Хэрэлцэн ч гэсэн дараад нь яг дүлгөөн яагаад ингээ хэрэлдээд байгаа гэдэг учир нь тодорхой байгаа учраас. Тэгэхгүй нөгөө нэг топ нууц ингээд томьёо бодоод байгаа юм шиг эмэгтэйчүүд л ер нь дийлэнхтэй онцох шиг үлээ шүү дээ. Тэрнээс олж айгүй юм тав тохгүй орчин хүмүүсэл хоорондоо дугуйч муурахгүй ч юм уу те ингээд хялам цэхэм гээл те нэг тийм байдал үсэ. Гэхдээ ер нь одоо бид нар бол ингэж боддог байхгүй. Одоо чинь эмэгтэй хүн бол айгүй амархан штэ ойлгоход гэл те жижигхэн ингэж хидэл баярлждаг. Өөртөө бүх юм нь ойлгомжтой. Одоо нэг хоолоо хийгээл гэрээ хайтахан цэвэрлэл ганц гоё үг хэлэхэд л уг нэмэгтэй хүн баярлждаг. Тим ямыг энэ эрэгтэйчүүд яагаад ойлгодгүй юм бол гэж бид нэр яриад байдаг те. Гэтэл тэр нөгөө амар амархан гэдэг байгаа юм эрэгтэй хүний хувьд юм баг өстө нэрэ ойлгох тохиоргүй онцгой байгаа байхгүй те. Харин тий те. Тэгээд тэрийг ойлгох галгаа байгаад байгаа болохоор те. Ангаргаас ирлээ марсаас ирлээ гэж байгаа үстэ те. Дүлгөөний хувьд за хоёлаа тэгвэл эхнэр нөхрийн харилцаан дээр ерөнхийдөө жороо аягүй сайхан хуваалцчихлаа. За ээжийн хувьд хүүхэд хүмүүжүүлээд хүүхдээ яг одоо ямар зан гаргахад би ёстой гоё зөв хүмүүжүүлж энэ хүүхдээ гэж ер нь бахархах сэтгэл төрж исэн байна. Яг одоо том хүү 13 таа шүү дээ тий. Яг нэг бахархах сэтгэл гэж ер нь бол альтрууны хэлсэнчлээ би бол өөрийгөө байнга л чамалдаг нь хэвээрээ. Тэгээ тийм учраас яг нэг одоо миний би одоостай зөв тэгчлээ би өстой мундаг ээжтэй ч юм уу тийм мэдрэмж ер нь надад их бага орж ирдэг. Юун дээр одоо харин нэг одоо өөртөө бахархаж байгаа зүйл маань гэвэл одоо манай багийнхан багаараа 33 дугаар хүүхдийн хүмүүжлийн тухай контент хийсэн байхгүй. Яг тэрнээр л би ингэж өөртөө их баярлдаг. Одоо багийнхантаа болоо өөртөө. Яагаад гэвэл хэрвээ би тэр 33 зочинтой ярилцаагүй байсан бол үнэхээр ёстой нөгөө монголчуудын хаа хэлдгээр мод гэдэг лөө түлээчлүүлээ төмс тий. Ёстой төмс ээж байх байсан баг. Тэгээд 33 өөр үнцгийг ингээд сонсоод тэр мэрэгжлийн хүүхдийн сэтгэл зүйчдийн хэлж байгаа зөвлөгөө тэгээд тэр мундаг гэр бүл сүүлд бас нөгөө юутай одоо хөдөлгөөний бэрхшээлтэй тийм гэр бүл хоёр эхнэр нөхөр хоёулаа тэрхэн цэртээ суудаг. Тэгсээрээ бага хүүхэд нь болохоор ой хагастай, том нь болохоор 13 4 настай. Тэгээд ийм хоёр хүүхдийг ингээд ямар мундаг өсгөж байгаа талаараа ингээд өөртөө яг юу зарж яаж өсгөдгөө ингээд ярьсан. Тэгтэл одоо зарим хүмүүсийн те ойлгоогүй байгаа зүйлийг ингээд амар гоё энгийнээр ойлгуулаа ярьсан. Бас тэдний гэр бүлээс аюу гой суралцсан. Ямар чухал зүйлээд. Тэгээ энэ мэтчлэн ингээд тэр хүмүүсийн тэр өнцөг
хүүхдээ өсгөхдөө юуг анхаарч байгаа байдлууд ингээд сонсох завшаан олдоод яг 100 шууд ингээд хүн чинь сонссон юм уншсан юм 100% өөртөө авч чаддгүй шнэ. Тодорхой 10% ч юм авдаг гэдэг чинь. Тэр шиг тодорхой хэмжээний надад ингээд юм үлдэж байгаад нь би ингээд их бахархаад тэрнийгээ эргүүлээд хамгийн гол нь хэрэгжүүлэхдээ дадлал болгох хэрэгтэй юм билээ. Хэд мянга сонсчаад юу ч хийхгүй болдог ямар ч нэмэргүй. Тэгэхээр өөрөө уйлдэж тэр үйлдэлээ дор хаяж 60 хоног хийж дадлал болгоно гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ядаж нэг тодорхой хугацааны дараа магадгүй нэг том хүүхэд маань 16 таа эсвэл одоо дагнаа маань нэг 5 6 настай сургуульд орох үеэр ч юм уу нэг тэр надад нэг үр дүнгууд одооний энэ 33 контент одоо өөрчлөлт явна л да. Энэ контент хийсний үр дүн гарах байх гэж найддаг байхгүй. Тэрэн дээр л энэ юг хийсэн дээр л одоо яаж юм түүнээс бол яг одоо хүүхэд маань тийм болсон гэж бол бахархаж бол хэлж чадахгүй байна. Тэгэхээр одоо ээжлэх хүн юм чинь өөрийгөө бол ингээл байнгын голоостой. Одоо нөгөө бид хэдийн ажлын хамгийн гоё онцлог байхгүй. Би ч гэсэн ингээл ярилцж байхдаа дандаа нэг юм дотроо бодоод ингээл шүүрч авдаг. Тэгвэл тэр хүүхдийн контентоос гоё шүүрч авсан юм юу вэ? Одоо өөр дээрээ хэрэгжүүлж байгаа. Одоо би энэ хүүхд бүр амар энгийн нэг хөөрхөн жишээ ярив. Хүн болгоны алддаг нэг алдаа байгаа. Тэрийг зүгээр сэтгэл зүйч ихч болтой маш гоё ойлгуулсан. Өөрөө ингээ босод цогсоо заяа. Ингэж босод цогсож байгаа. Тэгээд ингээ хүүхд рүү ингээ яар гэсэн аахгүй ингээ яар. Миний хүүч яасан. Ингээд тэгэхээр амар юм мэдрэж төрж байгаа. Яг энэ шиг тэр их өөрөө биеэрээ ингэж над төвшөө тэрт үзүүлээд. Өөрөө босож ингэж өндрөөс дээрээс ингэж хүүхдтэй захирангуу одоо ингээм эвгүй харьцаад идэг бид нар. Тэгэхээр хүүхдээ яг харааны төвшөнд жоохон хүүхдээ одоо хөлөө нугуулж сууж байгаа яа ингээд хүүхдээ харааны төвшөнд нь очиж байгаа хүүхдээ яасан ингэ ярих хэвээр. Тэр хүүхд яг ингээд айж имэхгүй өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх тухай тайлбарлаж өгсөн байхгүй. Яг тэр чинь 12 13 настай бол бас л яг харааныхаа төвшөнд очиж байгаа. Энэ харааны төвшин гэдгийг би өмнө нь сэтгэл зүйчтэй сонсч ирсэн хэрнээсээ ягаад чи нэг тийм ингээд тэр хэрэгжүүлдэггүй байсан. Тэсэн чи яг тэр сүйд гарсан тэр их ч өөрөө яг босцогч байгаа ингээд цээжэр ингээд нэг эвгүй мэтрэж тэр нэрэл хүүхдэд яг ингээд нэг том үедээ юм ингээд талаш 2 3 настай 5 настай хүүхдүүдэд амар тийм айц төрөөд ингээд чөлөөтэй өөрийгөө илэрхийлж чаддгүй ч юм уу те ингээд өөрийгөө дандаа төгчдөг ч юм уу. Тэгэхээр хүүхдтэйгээ ойлголцгийг ивэл дандаа харааныхаа төвшөнд нь доошоо буугаад хүүхдтэй ингээд найз юм шиг харилцаа. Тэгээд хамгийн бас нэг чухал нь хүүхдэд зааж зөвөрлж ерөөсөө болохгүй. Тэгээд хүүхд ингээд энэ амьдралд ерөөсөө өмнө ирчээгүй саяхан ингээд ирсэн бүх юм шинэ байгаа. Бид нар бол аливаа дайраад ингээд гарцнараа дандаа ингэж зааварлаад идэг. Хүүхдэд ч анхудаа тохиолдож байгаа асуудал болгоно нь анхудаа. Тэгээд тэрийг нь дандаа ингэж бодоорой. Анхудаа тохиолж байгаа шүү энэ хүүхдэд гэдэг. Тэнгүүд тэр нь бас надад аяг үлдсэн. Ингээд хүн маань буруу зэрэг ингээд янз бүрийн боллоо гэхэд хөрх юм яг эн чинь өмнө нь ийм болоогүй яг ийм зан гаргаагүй энэ хүүхдэд анхудаа тохиолдсон гаргах реакц нь энэ ээжээ гэл. Тэгэхээр дахиж тохиолдоход нь яах вэ гэдгийг л би одоо ойлгох хэрэгтэй юм байна гэл нөө солонгогч хэлсэн ингээд санаанд ороод байгаа байхгүй. Тэгэнгүүтээ хүүхдтэйгээ ярилцахтаа одоо чи яасан хүүхдэд яриул гэл хүмүүс тэгээд байдаг шүү дээ. Хүүхдтэйгээ ярил хүүхдэд яриул гэл. Тэр чи аюу хэцүү одоо би зөндөө тавшаад ерөөсөө болохгүйсэн чи солонгогч амар гой гаргалгаа гаргаж сэтгэл зүйч тэр ихч маань. Өөрийнхөө зовлон гэхлээр ярих юм байна. За. Тэгээд яг одоо харааныхаа төвшөнд нь одоо яг ингээд найз юм шиг харилцсан. Гэхдээ яг ингээд найз юм шиг байхдаа өөрөө зовлонгоо л ярих юм байна л да. Ингээд яс надад үнэхээр ч хэцүү байна. Тийм тохиолдолд яах уустай тэгсэн яах уу гэд ингээд хүүхэд нэг тийм өөртөнтэй ингээд нэг тийм би одоо нэг томроод байгаа санагдахгүй. Тэгээ өөрт нь ингээд зовлонгоо итгээд ярангуут нь одоо тэрийг шийдвэрлэж өгөх өмнөөс нь туслах гад тэгээ ингээд тэр хүүхдээс ингээд гаргалгаанууд та эсвэл тэх юм уу та нэг ингэж ярилцаад үзэх үү тэр үнтэй гэдэг. Тэгэл тэр хүүхдээс нэрэ тэх үү наадах чинь зөв юм болов гэж ярангууд хүүхд ингээд өөр ирэхгүй өөртөө ихтэй болоод ээж тагаа ер нь ээж тэгдэж штэ манай үеийнхэн ч юм бол тэгдэг ингээд яг тийм надад зааж гисэн. За тэргээр нь үзлээ. Үнэхээр үр дүнтэй. Яг ингээд өөртөө нь яг найз юм шивтэр ширээн цугаал тэр чинь нэг төвшөнд байгаа штэ. Хоол идэж явахдаа би ингээд яг амьдрал тохиолж байгаа проблем ингээд одоо чи бол хүүхэд энэ бол миний цалах асуудлын томчуудын асуудал энэ төр гэлгүйгээр энийг иймэрхүү юм болоо яа гэмлээ гэж ээж хүн тэгээд үсэх юм уу нэрэ тэх үү гэл ингээл нөө саналыг нь аваад тахлаар хүүхд амар хөөрхөн ингээд дотроос ярьд юм байлээ. Тэгэл тэдний хүүхэд нэгсэн гинэ гэл ярихад манай үеийнхэн бол тэгдэг мэгдэг гэл ингээл зөвлөөл эхэлж байгаа байхгүй. Тэгээ хүүхд тэгэж орч ирд юм. Хүүгээ өгсөн хөөрхөн зөвлөгөө юу вэ? Хүүгийн маань өгсөн хөөрхөн зөвлөгөө. Эрэгтэй хүүхд болохоор амар хөөрхөн дэгдэн штэ нэг. Одоо хэцүү юм тохиолдсон гэ ярингууд. Би яах вэ? Facebook-ийн юу? Одоо
нэг хүмүүнтэй ингээл ямар нэг тийм хүн гэсэн чинь ингээд гэл яриа штэ. Тэгсэн чи өөдөөс Facebook-ийн юу яах чам тэр Facebook-ээр. Нөгөө нэг тийм ээжигээ хамгаалах гэсэн тэр нэг өнцг нэ хөөх юм. Тэгээд нөгөө хүүхдл юм болохоор нөгөө гаргалгаагийн сайн мэдэхгүй байгаа учраас Facebook-ийг олоо яг яах чи чаат ч гэж байгаа юм яах чи. Нэг тиймэрхүү байдлууд нь хөрхөн. Одоо дандаа өөрийгөө голоод байна гэдэг дэлгөөнөд тэгж штэ тий. Уг нь бол ингээд 3 дахьчаас одоо бид нарыг үзээд байгаа ч юм уу эсвэл позитивыг үздэг хүмүүсийн нүдэнд бол дэлгөөнөө айгүй төгс байхгүй тий. Ингээд бүх юмаа гоё зохицуулаа яваад байна. Тэгэхээр одоо ер нь өөр юу руу зориод юунд өөрийгөө чамлаад байна? Мэдлэгийн хувьд. Ааха. Мэдлэгийн хувьд ер нь би нэг зүйлийг амар сайн ойлгосон нь нэг үг байгаа л гэдэг шүү дээ. Мэдлэгтэй хүн даруу гэл. Тий, мэддэг тусмаа одоо даруусдаг. Өөрчөө хөвчлээ нэг ийм өгнүүд байдаг. Одоо энэ үгстэй үнэхээр үний юм байна. Маш мундаг хүмүүс тэр мэдлэгтэй хаамд ингээд дандаа чимээгүй амьдрд юм байна. Чимээгүй л юм аягээл чимээгүй ингээл. Тэгэхээр тийм хүмүүсийг ингээл олох тусмаа тэр энэ хүмүүсийн яриаг ингээ хүмүүс төрөгчгийнсаа ингээл хүрэх гээл хичээгээл ямар нэг ярьслага юм хийлээ гэхэд үзэж байгаа хүмүүсийн тоон аягүй цөөхөн ч юм уу те. Нэг иймэрхүү асуудлууд амар их байдаг учраас гэхдээ одоо мэдлэгтэй боллоо гэж би одоо ингээл би нэг тодорхой хэмжээний мэдхийг хэрэг дугаалах гэдэг байгаа юм биш л те. Зүгээр нэг ийм зүйлийг олж харсан. Тэгээд тийм учраас би ингээд өөрийнхөө одоо ингээд хуучнаа ингээд бодлоо л да. Би анх бол ингээл 16 7 онд бол ингээл юун дээр Facebook дээр амар итгэвтэйсэн. Бэст нэр ингээл ерөөсөө тэнцээ нэг юм бахад тэрэн дээр сэтгэлээ бичээд тэ ингээд одоо тэнцээ нэг хүмүүс сэдв яриад тэр болохгүй инглээ гэхэд би өөрийнхөө Facebook-ийнхаа постэр тэ тэрний тухай өөрийнхөө үзэл бодлыг та гэсэн ингээд амар өөртөө ихтгэлтэй ингэж постлдог байсан. Тэгэл ер нь ингээд амар хүчтэй ингэж бичээд үзэл бодлоо ингээд тэрний чинь наандаа цаантаа хитэн талаас нь бодож матахгүйгээр аяг бичдэг байлаа. Тэгээ сүүл рүүгээ ингээд нөө бичигч зав алтгай байлаад ингээд завгүй болоод одоо бол ингээд тодорхой хэмжээний энэ хугацаанд чи ингээд зөндөөл хүмүүсээ суралцаад ингээд нэг яг вэ нэг тэр жил тэр үеигээ бодвол тодорхой хэмжээний жохоо юм ойлгож мэдэж эхэлсэн чинь тэгэд зориг гарахаа болчтой юм лээ. Одоо яг өмнөх шиг ингээд хүчтэй ингээд юм илэрхийлэх гэхлээр одоо нэг тэгэж болохгүй байх та тэр талаас тийм юм байна. Ер нь нэг тийм пост мас ингээд бичиж чадхаа байлаа. Би ер нь тийм пост мас бичих болцсон юм билээ ингээд анзаараадсэн чинь. Тэгээ ингэнгүүтээ би гинт ингэж бодсон. Яг би хөөрхөдөө нэг жоохоо ухаарахад надад ийм бодол төрж байгаа юм чинь. Энэ мундаг профессор, энэ мундаг энэ хүмүүс мэдгийнхаа хэрээр за яах вэ гэж дуурдгүй юм байна. Энэ хүмүүс чинь мэдгийнхаа хэрээр ингээ мэдээллийг хүргдэггүй юм байна. За гэд бусд хүмүүсийг мэдж байгаа ах гэж одоот ч юм уу. Энэ мундаг хүмүүс ч юусаа ингээ дуурдгүй юм байна. Тэгэхээр одоо энэ мэдээллийн юм контентын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс айл болох энэ мундаг зандаг хүмүүсийг оруулаад тэр хүмүүсийн мэдээллийг биднэрт чинь сонирхолтой болгох нэг аюунаа шүү дээ. Одоо арга барил нь ад завшаантаар тэр нь байгаа шүү дээ. Ямар контентыг яаж илүү сонирхолтой өргөх үү гэд. Тэгэх юм бол энэ entertainment нэвтрүүлгүүд ялангуяа энэ мундаг хүмүүсийг оруулаасай. Тэгвэл биднээс үзэж байгаа юмнууд маань хүмүүсээс илүү суралцаад сонирхолтой байдлаар ингээд суралцаад биднээс илүү хөгжих гээд байгаа байхгүй юу? Тэгээ тийм ч одоо ерөөхдөө л маш сайн мэддэг болмаар маш олон мундаг хүмүүстэй л ярилцмаар байна л гэдэг. Одоо ер нь өөр яг юун дээр суралцж байна. Одоо өшөө гоё бид нар чинь бас л тэгдэг штэ. Болоогүй байна. Энэ хилээ сайжруулна, энийгээ сайжруулна гэдэг юм. Ер нь яг одоо суралцж байгаа юм юу вэ? Би нэг юун дээр суралцаад сошиал дээр нэг бид нар чинь нэг сошиалар контент хийдэг учраас заашгүй сошиалаас л хизээч салж болохгүй. YouTube-ийн зарчим яаж өөрчлөгдөж байна? Одоо Facebook-ийн дотоод одоо юмнууд нь яаж өөрчлөгдөж байна? Цаанаас нөгөө ирдэг нөгөө сургалтууд санал болгосон юмнуудыг цаг алдахгүй дор сонсоол ингээл үргэлжлүүлээл. За ерөнхийдөө ингээд цаашдаа хаашаа чиглэхээр ах шиг байна тий. Бусдад ингээд дэлхийн контент бүтээгчнэр хаашаа чиглэж байна? YouTube-рууд яаж ийн, Instagram-чууд яаж ийн тий. Тэр бүхнийг мэдээлэл нь алдаж ерөөсөө болохгүй. 2 сар маараа огт сонирхгүй байхад л амар хоцорсон байдаг байхгүй. Тэгээ буцаад яг ингээд мэдээлэл сар болгоно YouTube-с нэг мэдээлэлүүд ирдэг шүү дээ. За энэ сард ийм зүйлс тренд болж байна. Хүмүүсийн чиг хандлага аудиенс нэг ингэсэн байх шүү гэдэг юм. Мэдээлэлүүд тэр болгоны цаг алдахгүй бичлэгийг нөхөж үзээд хичээлүүдийг аваад YouTube дээр академи гэж байгаа. Тэр академи хичээлүүд ерөөс цаг алдахгүй сонсч л ах хэрэгтэй. Google академиас суралцах хэрэгтэй. Facebook-ийн тэр community-ийн юм руу н ороод тэр бүхнээс мэдээлэл авах шаардлагатай байдаг. Тэгээ тийм учраас тэрийг бол ерөөсөө ингээд завсар заагаар ерөөсөө алдахгүй явж ижил энэ сошиал дээрх одоо бид нар чинь сошиал дээр нэг усны ажил хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л одоо алдахгүй ингээд явах хэрэгтэй. Тэрэн дээр л ер нь тэгэл маш сайн суралцаж байгаа.
маш сайн биш ингээл заримдаа амжтгүй учраас заримдаа бүр зориу дээр энэ дээр цаг гаргаж суухгүй бол болдог хоцорчих гад байдаг. Тэгэл ерөнхийдөө ингээл нэг байнгын л анализ хийж за Монголын нөхцөл манай хүн амын сонирхол бол ийм. За дэлхийн бол ийм байгаа мэн тэгвэл Монгол дээр ер нь цаашдаа контент ямар хөө байвал явах юм болоо эсвэл сошиал хөтлөлт ер нь яах ёстой болоо тэрийг ингээл анализ хийж л авахгүй бол хоцрол ер нь амар хурд очих гэж сошиал амар хурд өгч байгаа учраас. Хизээ нэгэн цагт одоо ингэж бодчихсон. Олонний танил одоо ингээл амьдрал олонний нүдэн дээр ил байгаа дээ шүү дээ. Мэдээж ил гаргах юмудаа л ил гаргаж байгаа хэл та. Гэлээ гэхдээ ер нь олонний танил байхаас залхах юм энэ дарамттай санагдчихсэн үе бий юу? Өө яста нэр хинч танихгүй байсан бол гой ахгүй одоо яста ингэ сэгсэцэн сайхан ингээд явж байгаа ч гэдэг юм уу? Ер нь нэг тийм залхах үе байсан уу? Түвшээ дээр ингээл өмнө ингэж боддог байсан. Хүмүүс нөгөө нэг олонний танил хосын зураг мураг гэлтгсэн чи битэрийн зургийг ингээл тавьж байцсан. Битэрт хоёрт амар баярлаа. За ямар соёлтой влог хийгээл юм хийгээл анх бол мэдээж влог анх хийж эхлэхдээ олон хүнд танигдах юмсан гэж ямар нэг контент хийж байгаа хүн л бол тэр хүн болгоны сэтгэл зүрхэнд тодорхой хэмжээний эго, тодорхой хэмжээний олонт танигдах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл угаасаа байдаг. Энэ бол үнэн. За бид тэр яг л ийм бодолтой байгаад анх контентууд хийж эхлэе ингээ явсан. Тэгээ ингээ явж хагаад хэсэг явцдаа энэ зүйлдээ дурлцдаг. Яг контенттой дурлаад ямар нэг зүйлийг ингээд найруулгатай хийгээ хийснийхаа дараа хүмүүс хөрөнгөт нь хүмүүсийн тэр нөгөө реакшн буюу үзэл бодлын комментуудыг уншаад тэнцэнээсээ ингээд тийм зүйл суралцлаад хоёроос ингээд сүүлдээ тэрэндээ ингээд донтоод контент хийх гоё юм байна гэдэгтээ ороод нөө олонний танил болох гэдэг зүйл нь ингээд ерөнхийдөө жоохон ингээд дарагдаад багасаад контентыг чанартай хийх хэрэгтэй юм байна. Контент өөрөө найруулгатай утга учир ийм юм байх эхлэл үсэл ингээд энэ руугаа ингээд бүрсүүлдэ донтоод эхэлт юм билээ. Тэгэл сүүл рүүгээ ингээд би ч бүрсүүлдэ сошиал медиа маркетинг гэдгийг Google дээр штэл академид Шведэд тахта тэр академид ингээд сошиал медиа маркетинг гэдгээ бүр сураад бүр тэрэндээ бүр донтоод ингээд тэрийг бүр яг ингээд ажил мөрийг жишээ ингэж хүлээж аваас сүүл рүүгээ. Ингээл яг бүр тэрэн руугаа ингээд явж исэн. Ингээ явцдаа би тэр нэг олонний танил байл гэдэг тэр хогтхууныг ингээд ерөөхдөө ингээд анзаарахгүйгээр тэр сошиал дээр хин контент бүтээх ер нь ингээд хүмүүсийн чиг хандлага маркетинг хаашаа явд яа гэдэг ингэж ингээ явжсэн чинь хүмүүс ингээд сүүл рүүгээ контент хүмүүс ингээд таньдаг болол Монголд ирсэн чинь хүмүүс амар их таниал ингээд өчтөр амар гоё мэдрэмж төрөл ихэнд бол аюу гоё юм. Ямар гоё юм олонний танилах чи заримдаа бүр ингээд үйлчлэгийн салбарт ингээд оронгууд хүмүүс очирхгүй оруулаад ч юм уу те. Эсвэл заримдаа хоолны газар байж байгууд зөөгч залуу ингээд хосын жорыг гүздэг хоёрт ингээд шейк бэлгэлж ийн гэл. Гэтэ бүр ямар гоё юм бэ гэл амар гоё баярлал барыг нисэж байгаа юм шүү тэргээр. Тэгээ сая сүүлийн болсон процесс дээр болохоор ингээд бүр зөндөө олон хүмүүс ингээд дарамжлалт ингээд харааж өрөөгөл ингээд зөндөө юмнууд олоод ингээд ингээд төвшөө дээр ингээд ойлгосон. За олонний танил гэдэг нь бол одоо чип дээр яг олонний танил гэдэг нь бол болсон гэдгээ одоо ингээд ойлгож байна. Одоо бол чип дээр яг олонний танил гэдэг нь болжээ. Гэхдээ олонний танил болохдоо хүмүүсийн хараалыг барч те ингээл одоо ийм байдлаар ингээд бүр ингээд олонний танил гэдэг зүйлийг ингээд одоо ойлголоо. За хүмүүс ингээд амар их ингээд муухай ойлголтой. Эсвэл зарим нь ингээд зөв ойлгосон бах янз янзын ойлголтой. За тэгээ одоо энэний чи арталт зүгээр ингээд ийм олонний танил гэдэг зүйл байдаггүй юм байна. Хараас нь маш их одоо нөгөө эрсдлүүд гэдэг юм байна. Тий, давуу тал бол мэдээж байгаа. Тэгээ эрсдлүүд нь болохоор одоо ингээд энэ тэнд ингээл нөө сайт майт дээр бичихэд бол ингээл гарчгийн зохиогоол өгөхөд хүн бол яаж чадахгүй мэлээ штэ. Ер нь дараа юу гэж л болоод өнгөрсөн процессыг дахин бичээд ахад л хүртэл тэр чинь хинч тэгэж яриаггүй хахад баг 10 хоногийн дараа 20 хоногийн дараа хинч тэр сайт тэгэж ярьцлага өгөөд байхад дахиж тэр сэдвийг чинь ингэж мөлждөг юм байлээ штэ. Ингэж одоо нөгөө хоёр өөртөө бас их мүлжүүртэй байна л. Нэг басан процессыг ингэж гарчгийн солиод зургийн солиод ч юм уу дахин бичиж ингэж мөлждөг юм байлээ шүү дээ. Үйл явдал тэр одоо юг сенсацийг ч гэдэг юм уу. Тэгээд ийм юмнээс хараад битээр за ард нь бол маш их одоо ийм энийг бол одоо тэгэл хэвээр нэг нь тэгээ бицэн юм чи араас хэрүүлээгээл танаа сайт хэлэнглэг угаас чадахгүй хэрүүлээ ч юм бол бүр дахиад бүр ингэ дарамжтай бичиж магадгүй амар тэгээ айгаад за энэ сайтад бол ерөөсөө дахиж ингээл ерөөсөө холуурлаа би бүр сэтгүүлчдээс бүр амар хайсан үнэхээр бас үнэхээр хүчтэй юм билэ яаж л юмыг бол тэдний гарт бүх зүйл яадаг юм байна гэдэг анх удаага л мэдэрсэн тийм. За хоёулынгийнх нь уг нь бол айгүй гоё их ярмаар юм байгаад байдаг. Тэгтээ хоёлаа одоо төгсгөлд нь би хоёр асуулт асуух гэж байна. Манай одоо нэвтрүүлгийн уламжлалт асуулт байхгүй. Нэгтгэн нь болохоор дийлэнхтэй одоо манай подкастыг эмгтээчүүд сонсдог. Тэгээ дүлгөө маань өөрөө бас дүлгөө подкаст гэдэг гоё эмгтээчүүдтэй history энэ төр гэл зөндөө гоё подкастууд явуулдаг шүү дээ. Тэгэхээр тэднэрээсээ одоо гоё сонссон одоо эерэг байхыг хичээж байгаа гэж ярьсан. Би бол эерэг дэлгөөн гэсэн чинь эерэг байхыг хичээж байгаа. Тэр нь бүр гоё сонсогдож байна. Тэгэхээр эерэг байхыг хичээж байгаа тэр гоё
одоо нэг час хийсэн өдөр тутамдаа хийдэг алхмаасаа хуваалцахгүй. Эерэг байхыг хичээдэг маш олон хүн байдаг. Үр дүнгээ өгч байгаа. Маш олон эмэгтэйчүүд одоо энэ миний л үзэл бодол. Тэгээд зарим хүмүүс таалагдахгүй байж магадгүй, таалагдчих магадгүй. Гэхдээ одоо заавал таалагдахыг хичээж ярих бас албагүй. Хүн болгоны үзэл бодол өнцгөн өнгөнөөр. Тэгээд тийм учраас би ингэж боддیں۔ Эмэгтэйчүүд бүх хүнийг ард нь тэр хүний ард түүх байгаа. Хүн болго өөрийнхөө хувьд хичээсэн байдаг. Өөртөө амжилт гаргасан байдаг гэдгийг одоо манай эмэгтэйчүүд гэхээр хүн болгоо энэ талаас ингэж нэг харж ингэж бодож үзэж байгаарай л гэж одоо бүр захимаар байгаа. Яг л эсвэл би бас энэ дээр өөрөө амар поинтлж байгаа. Тэр хүн ядуу байна уу, баян байна уу? Одоо шашнаны ямар байна те? Тэр хүний одоо гарал үс нийгмийн эзэлж байгаа би тэр юу одоо ажил төрөл эрхэлж байгаа ажил хэн байх нь ерөөсөө чухал биш. Тэр хүний хүн болгоны артал түүхэд юм байна. Тэгээ тэр хүн өөрийнхөө хувьд дандаа өөрийнхөө хувьд дандаа юм амжилттай их хвшлэн хүмүүс байдаг. Тэгээ талаас нь хүмүүсийг харах юм бол хүнтэй хүн утгаар харьцах юм байна даа л гэж би хараад байгаа. Тэгээ манай яг шудраг хэлэх манай Монголын нийгэмд хүнийг хүн утгаар нь харж чаддаг тэр зүйл айгүй дутагдaltaй байгаа. Энэ нь юунээр илэрдэг вэ гэхээр зүгээр л гадаад өнгө үзмжээр нь илэрдэг. Одоо жишээлбэл би ингээд муухай хувцлаа ч юм уу сэгсэгээл явж хахад хүмүүсийн харилцааны өөр хэрвээ би жоохон ингээд гангалаад айтайгаа хувцлаад ч юм ингээд явах юм бол хүмүүсийн харилцаа хандлага өөр. Хэрвээ би жоохон таарах машин унаад явж байгаа юм бол хүмүүсийн харилцаа хандлага өөр. Би жоохон үнэтэй том машин унаа явах юм бол хүмүүс бас шал өөр харьцна. Миний утасны дугаар зүгээр нэг дараа урьдчилан төлбөртэй авах юм бол хүмүүсийн хандлага нэг өөр. Би 99.11 ч юм уу 88.11 ч юм уу барингууд хүмүүс бас нэг өөр харьцдаг. Энэ байдал одоо болч ингэ байсаар л байгаа нь ерөөсөө бид нэр дандаа хүнийг хүн утгаар нь харьцдаггүйг л одоо нэг илэрлэл нь байгаа байхгүй. Тэгээ энэ юун дээр илэрдэг вэ гэхээр ингээл нийгэмд болж байгаа одоо ингээл осорж амаа загтаагаа тэр ингээл ингээл хүмүүсийн харангуут дандаа ингэж ангилж ялгаж ингэж хүмүүс хардаг бүх зүйлийг. Одоо энэ бол тийм, энэ бол ийм гэж дандаа ингэж харьцдаг. Гэтэл тэрний чинь арталт тэр бүх мэдээллийн арталт одоо осорж амаа гэдэг хүн чинь бол хүн шүү дээ. Тэр хүнд чинь бас өөр ингэс үзэл одоо өөр ингэсэн түүх давж гарсан одоо хистори байгаа. Одоо бас ингээл мундаг одоо ерөнхийлөгч байлаа гэж тэр хүний арталт байгаа. Хүн болгонд хүн гэдэг зүйл байгаа шүү л гэдгийг олж хараасай. Тэгэж харах юм бол нин төрөнд хүмүүсийг одоо гадаад өнгө үзэмжээрсэн шүүхээсээ илүү одоо нэг ойлгох талаас нь хардаг болох юм болов уу. Тэгээ энэ өнөөдрийн нийгэмд байгаа ийм их одоо бие бинийгээ үүсгдэг, шүүмжилдэг. Одоо энэ ганцхан би өөрийнхөө надад тохиолдсон зүйлийн процессыг бол огт яриаггүй. Тэгвэл яг өнөөдрийн нийгмийн л одоо нүүр царайг. Өдөр болгоныг сенсацтай мэдээ гардаг. Өдөр болгоныг одоо юу гардаг? Нийгэмдэр нэг тийм болохгүй юм гарлаа, ийм гарлаа. Тэр болгоны доор маш их эмэгтэйчүүд ялангуяа сэтгэлээ илэрхийлэхдээ маш их хараалын хөвгтэй дарамжилдаг. Яг адилхан эмэгтэй хүнийг охин өгөхт нь одоо ингээл одоо тэгсэн байна, ингэсэн байна. Нэг би саяхан бас нэг юм уншсан л та охин өгнөө талцсан ч юм уу эсвэл одоо хүчрхийлүүлсэн тэгсэн гэтэл тэр доор маш олон хүмүүс ээжийг буруутгасан байсан. Ингээл энэ юу ингээл нийгэмд гарч байгаа юм өдөр болгонд гарч байгаа энэ аимшигтай хэрэгүүд сенсацтай мэдээлэл болгоны доор хамгийн их сэтгэл үлдээж байгаа нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд маш их уур бухимдалтай байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлд ингээд хандахдаа энэ арт талт нь хүн шүү дээ. Тэр ээж хүн ч гэсэн арт талтай хүн яа юу басан мартасаа бид нар мэдэхгүй. Тэгэхээр нэг юмд хандахдаа эхлээд тэр өнцгөөс нэг хандаасай л гэж би бүр ингээд захимаар байсан юм. Хоёр дахь асуулт нь болохоор одоо дандаа бол ерөнхийдөө бүсгүүчүүд үзэж байгаа л да. Тэгээд мэдээж дүлгөөнийг сонсдог, үлгэрлдэг хүмүүс байгаа. Зарим нэг зүйл нь таалагддаг ч хүмүүс байгаа үгүйсэхгүй. Тэд нар дотроос хоёлаа одоо яг бодтойгоор нэг бүсгүйд гоё өөрийнхөө туршлагыг хуваалцаад юм үлгэрлээ. Бодтоор гэвэл яаж болох вэ? Уулздаг ч юм уу, учирдаг ч юм уу, эсвэл гоё хосын жорномоо бэлгэлдэг ч юм мэдгүй. Би бол одоо тэрийг хэлж мэдэхгүй байна л да. Юу инстаграмаар хүмүүс фейсбુક инстаграмаар холбогддог. Тэгээ заримдаа хүмүүс яг нөө сэтгэл зүйн зөвлөгч гэж юм тусламж хэрэгтэй тийм яг бүр нэг гэрэл насцсан тийм акут гэх юм уу тийм тусламж хэрэгтэй үед яг байд юм аа. Яг тэр нь юу нэр илэрдэг вэ гэхээр бичиж байгаа текстүүдээр нь ингээд юу ч хийж магадгүй болсон яг нэмийн үедээ ингээд заримдаа хүмүүс бичсэн байдаг. Тэгээ юу ч хийсэн байхлаар гэр бүлийн асуудал тохирсон дөнгөр сайн нөхөртөөгөө маргалаа нөхөр маань надад гар хүрлээ. Эсвэл ингээд яг одоо амьдрал ийм болсон байна. Тэстэ би ингээд шантарсан байна. Өхмөөс нэг чинь ч гэдэм юм ийм чатууд ирдэг. Тэгээ би яг ингээд чатуудаас харж байгаа заримдаа болцоогоор хариулдаг. Тэр болгонд хариулчихдаг. Гэхдээ аль болох боломжоор чатаар шалгаж аваад
яг бүр нэг үнэхээр яаралтай энэ хүн хариу өгөхгүй болохгүй гэдэг тийм мессежүүд яг байдаг байхгүй. Үнэхээр амьдралаас гутарч ийн хөхмөрс гэж хүүхд маань 6 сартай 10 сартай энэ би тэнгүүт нь шууд тэр хүмүүс рүү боломжоор эргээд хариу өгөөл холбогдоод уулзах уу эсвэл юу яа надад voice-оор яг болсон бүх хэсгээс ярьж байгаа. Надтай ярилцаж болно эсвэл утасныхаа дугаарыг өгье гэдэг. Тэгээ хүмүүстэй ингээ ярилцсангууд нөгөө хүмүүс чинь бүх болсон барьцаасаа ингээл чаваас бичин voice-оор үлдээх нь үлдээ. Тэгээ тодорхой хэмжээний дараа тэр чинь нэг нөгөө багширсан байсан юм а хүнд ингээ гаргаа ярьцлаар нэг жоохон онгоо штэ. Тэгээ нэг жоохон онгоогоод эргээд маш их баярлаа ингээ тантай битсэн чинь би бол ерөөсөө зөвлөгөө бараг өгөөгүй. Зүгээр л сонссон. Өө тийм үү тэгээ тэрний яс энэ яс гэж хэдэ асуулт асуусан. Тэгэл бараг өөдөөс нь хариу бичиж амжаагүй хахад өөртөө ёо нэх гоё олчлаа дотор онгоочлаа энэ хэлдэг байхгүй. Тэгэхээр нэг Монгол бие нэгээ сонсох хэрэгтэй. Биеийнхаа ярилцах, зөв ярилцах. Юу ээлжлэн сумлахгүй тий. Сумлахгүй тий. Тийм юм амар дутагдaltaй байгаа ингээд анзаар гэж байгаа. Тэгээд нэг тийм байдлаар ингээд сонсонгууд нөгөө хүмүүс чинь амар хөөрхөн эргүүлээл маш их баярлаа. За би ер нь эргээд тань руу тухтаа ингээд эргээд холбогдъё гээд яг тэрхэн зөөр ингээд нөгөө гал нь амжаад тэгээд за ер нь өөрөө ингээд амьдралаа яхаа мэддгийн шиг ойлгоод ч юм эсвэл өөрөө юу хийх ойлгочоо тэгээд тавхилчтай юм шиг үлээ. Тэр нэг иймэрхүү байдлаас өнгөд би энийг тодорхой хэмжээнд энэ бол ингээд бас бодит нөлөөллийн нэг нь ахаа гэж боддог байхгүй яа тэгэхээр одоо ч нэг хүмүүс заавал нүрт болж халдаггүй сошиалар ингээ холбогдоод ярилцах боломжтой учраас тэгээ нэг иймэрхүү байдлаар заримдаа чатаар холбогдно эсвэл заримдаа хүмүүс өөртөө бүр ингээд уцаар уцентрэ болцсон тэгээ холбогдоод яриад уулзмаар ингээ ирж уулзаж суудагаас байдаг. За тэгвэл уулзсан ч болно, voice ч байсан болно, улаан гэрлэн ассан ч байсан болно. Эсвэл зүгээр гоё нэрээ ярилцаад үзэх юмсаа одоо ингээл дандаа л влогийг үздэг. Яг ярилцаад үзэхээр ямар ертөнцид юм бол гэж бодож байгаа хүмүүс ч яж болно те. За тэгвэл team нэг бүсгүй маань бас подкастын мандаар сэтгэлдээ үлдээгээд тэгээд 7 хоногийн дараа хоёлаа би өөртөө чинь холбоод өгье. За тэгээ манай сонсогч үзэгчтэй уулзаарай. За тэгээ. За тэгээд өнөөдөр зөндөө гой бит хоёр бол одоо хорвогийн сонь сайхныг сайхан шимлээ. Төлөвлөгөөний дотор юу бодогдож явдгийг бас сайхан зөндөө их асуулаа. Тэгээд бидэнд цаг зав зориулаад ирсэнд баярлалаа. Гой цэцэгтэй цай гар дайлаад тэгээд гэртээ очоод бас гэр бүлийнхэнтэйгээ уугаарай гэж TN Life-ийн гой цайны дээжийг. За тэгээ өргөлж гой цэцэг шиг дэлгэрч яваарэ гэд Удвал гардны хамт олсны ямар хөрхин сүлжин цүнхтэй. Тэгээ дараа нь дагнаа тоглох байлгүй дээ. Цэцгэнд тусгаад баярлалаа. За баярлалаа Дөлгөөнөө. Тэгээд өнөөдрийн on and on-тай хамт за Positive Mongolia төвшөө дэлгөөний Дөлгөөн хамт байлаа. Тэгээ үргэлж амар гоё ирч хүчтэй ийм байдагт нас бид нар бас хараад үзээд хоёрхан контентыг үзээд бас баярлж идэг шүү. Тэгээ олон хүн энэ гоё эрг энергиас түгэж аваарай. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч Модхон Дэлгүүр